За үзэгчид сонсогчдоо өдрийн мэнд манай Антай подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд подкаст эхлэхээс өмнө бид бас Vault Shangri-La-гаас хүрдгээ дахиад мэдгэдчихье. Тэгээд та бүхэн Vault цэг имэн гэдээ орох юм бол membership болон бүх одоо эднийхээ үйлчлэгээ ямар зорилготой явж байгаа бүгд тэндээс харж болно. За тэгээд мэдээж манай хамгийн чухал хэсэг болох манай зочин. За тэгээд ер нь та бүхэн хэлэлтгүй мэдж байгаа. За Erxis одоо компани үүсгэн байгуулагчдын нэг. За New Media Group гэдэг бас маркетингийн компани байдаг тийм. Тэрний бас үүсгэн байгуулагч. За тэгээд маркетингийн холбооны board member гэд явах юм бол ер нь яг энэ маркетинг болон технологийн салбарт түүчилж байгаа компаниуд болон байгуул аж ахуйн нэгжүүдэд бүгдэнд нь ажиллаж үзсэн юм. Мэргэжилтэн specialist байна гэж гоё тайлбарлаж байна. Тэрсэн баярлалаа тийм. Авч ирсэн баярлалаа. Баярлалаа. Аха. За тэгээд хэдүүлээ гоё яриагаа шууд эхлэе те. Миний маань сүүлийн үед юу н ямар ажлууд дээр их цаг гаргаж ажиллаж байна. За одоо нэг Erxis дээр л ажиллаж байгаа. За яг хөө бид сүүлийн ер нь 22 оноос хойш жоохон нэлээд сэлэм эргүүлээд бид хэд ч бас нөгөө хөрөнгө оруулалт гээд Shark Tank гээд явж байгаад илүү морносоо буугаад за ер нь бүтээгдэхүүн маань хүний асуудал ер нь яг шийдэж гин үү хүнд яг импакт авчирж гин үү харилцагчд маань хэрэг сэтгэл ханамжтай байна гэд ер нь яг одоо морносоо буугаад ерөнхийдөө яг үндсэн үйл ажиллагаа руугаа анхаарсан. Тэгээд тэрэн дээрээ л ер нь илүү төвлөрж байна. Одоо бол яг хуу Erxis маань илүү бас яг энэ аялал жуулчлал за боловсруулалт гэдэг юм уу за тодорхой хэмжээнд бас нэг арай ингээд бүтээгдэхүүнүүд фокуслаад бие даах эсвэл яг нэг тодорхой хэмжээнд баг болоод багуулах ч гэдэг юм уу тиймэрхүү илүү нэг жоохон эмх цэгцтэй системтэй үйл ажиллагаа явуулах энэ тал руугаа л одоо арай нэг жоохон мачур болох гол үзээлээ тийм. Гэтэ байгуулагдсан он нь хэдэн он юм бэ? За бид хэд чинь ингэсэн. За ерөн зүгээр анх бол нөгөө 2010 онд New Media Group гэж байгуулагдсан. Тэгээд Erxis-ийн үндсэн санаа бол өөрөө 16 онд үүсээд гэхдээ төсөлтөө бас орж чадахгүй явсаар байгаа. Ер нь бол нэг 18 он гэхэд одоо бид хэд чинь бас нөгөө тухайн үед хөрөнгө оруулалт гэдэг ойлголт жоохон түүхтэй. Тэгэхээр нэг талдаа нөгөө харилцагчийн ажлыг л нөгөө талдаа төслөө явуулах гэж яваад ер нь бол яг 18 оноос илүү идвчээд тэгэл яг бид хэд чинь яг Тайван, Сингапур, Филиппин, одоо Индонез ч гэдэг юм уу ингээл яг зүүн өмнөд Азийн орнуудаар ерөнхийдөө жоохон гараагаа нээж яваал. Тэгээд 19 онд чинь бид нэг Google-ийн тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдаад тэгээд бас 18 онууд ч бас Европуудаар нэлээд авсан байна. Бас нэг одоо Seed Star гэдэг тэмцээн ороо төрүүлээд тэгээд илүү тийм тэгж явах гэсэн. Хэдүүлээ би бас нөгөө нэг мэдээг мэдж байгаа нь болохоор анх нөгөө нэг тендерийн нэг асуудал яригдчихэйдэн шүү дээ. Тэн дээр ингээд яг хатуу гоё ингээд нэг юм бөөр хийлсэн биш ярьжсэн залуу байжсэн байхгүй. Тэгэл би юу юм болоо гэж орж үзчихсэн байхгүй Erxis гэдэг бизнес руу. Тэгээд би яг үнэндээ бас бизнесээ ойлгоогүй. Надад анх ингээд яг Erxis гэдэг платформ руу ороод үзэхэд амар юм complicated санагдчихсан байхгүй тий. Хэцүү ойлгоход тэгээ би бас тэрийг гоё мэндээ өөрөө тайлбарлаж өгөөч тий. Одоо ингээд бас манайхаа томоохон компаниуд ажиллуулдаг голомт гэдэг ч юм уу тий том банкуд ажиллуулдаг. Яг энэ ямар асуудал шийдэт байгаа юм бэ зүгээр? За айгүй гоё асуудал байна. Асуулт байна. Яг хуу бидэд болохоор ингэсэн юм complicated болсон ер нь олон шалтгаан байгаа. Энэ дунд болохоор яг үнийг хэлэхэд бидэд бас нөгөө өөрсдийгөө юу юм бэ гэдгээ бас нэлээд ингээ хайж явсан. Яагаад гэвэл анх бол бидэд ингээд ер нь бол нөгөө бизнес модель нэг open source гэдэг концепттэй ер нь хүнд өгье Монгол хүнд хэрэгтэй програм өгье гэдэг зорилгоор open source гэж явж байгаад тэгээд бид нар чинь HubSpot-ийн open source хувилбар CRM гэдгээрээ анх ер нь бол гарч ирсэн. Тэгэхээр үндсэн одоо суурь бол одоо CRM гэж хэлэхэд болно. За ингээд 19-20 онуудад
гадны хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагчтай ингээ уулзаа явсан чинь эргээд одоо бидний мэддэг ERP, CRM гэдэг ч юм уу ингээ нэр томьёонууд байгаа шүү дээ. HRIS гэдэг ч юм уу. Одоо хүний нөөцийн систем, ERP систем гэдэг. Тэгээ явсан чинь тэгвэл одоо зүгээр ингээд uniqueness нь хаана вэ? Тий. Одоо нөгөө маркетингийн ялгарлаа. шинжлэх ухаанд чинь одоо нэг тийм тэгэл зүгээр CRM л юм бол тэгвэл энээсээ юугаар ялгаатай гэдэг юм ер нь гарч ирээд тэгээ бид хэд 22 онд ерөнхийдөө нэг юм концепц гаргаж ирсэн XOS гэдэг концепц гаргаж ирсэн. Тэгээ санаа нь юу гэхээр Experience Operating System гэдэг ер нь ойлголт юм. Тэгэхээр чин угаасаа одоо хүн нормалны хүн бол бараг CRM гэдгийг үгч мэдгүй шүү дээ. Тэгсэн чинь дээр нь бид нэр таад юу юм бэ гэхээр XOS гэж хэлээд бүр confusing баггүй. Тэгээд санаа нь зүгэл XOS гэдэг чинь юу юм гэхээр одоо жишээлбэл ингээд байгууллага болгон өөрийн зорилготой тий. За одоо жишээлбэл зарим нь customer experience-ыг шийдэх гэж байна. Одоо за жишээлбэл финтекүүд бол customer experience-уудыг аюу гоё шийдэл одоо за pocket гэж жишээлбэл хүн ороод богино хугацаанд бүртгүүлээл гардаг ч гэдэм үү. Одоо тэрийг ойлгох хэрэглэгч хаана явж гин одоо замнал нь юу вэ? Хизээ push notification өгөх юм ч гэдэм үү. Нөгөө талд employee experience гэл те хүн компанид орхосоо гарах хүртэл дурсамж experience үлдэж байгаа. Тэрийг яаж гоё ойлгох уу гэл. Тэгээ байжсэн чи одоо vendor experience, partner experience, procurement experience гэдэг юм уу. Тэгэхээр ер нь яг зүгээр энгийнээр ингээд томьёолох юм бол бидний амьдрал өөрөө experience дээр л тогтож байгаа. Тэр нь зарим тохиолдолд одоо нэг бүтээгдэхүүн үйлчилгээний одоо customer experience болж үүсэж байгаа. Эсвэл бид нэг газар ажиллаад эсвэл одоо үүсгэн байгуулад ингээ явна гэдэг чинь employee experience үүсэж байгаа. Энийг л нэгсэндээ эмгцэгцтэй бүртгэх. Нэг бол харилцагчаа care хийх, нэг бол одоо хүнээ care хийх тэр боломжийг үүсгэж байгаа гэж энгийнээр одоо энгийнээр 40 минут ярьснаа. Энгийнээр ч шиг. Ер нь ингээ цогц систем болчлаа шүү дээ. Энэ тэгээд ERP биш юм уу? Үгүй бас ингээд за наа чаас их гоё question. За ERP гэхээр ер нь бол одоо ингээ өнгөрсөн хугацаанд ер нь ERP л гэж ярьлаа шүү дээ. Одоо дэлхий өөрөө ERP гэж яриха болцсон. Яагаад вэ гэхээр ERP гэж ярьж байгаадсэн компаниуд нь ч ингээ бүр фейлдж байна. За Монголд ч гэсэн одоо сүүлийн 20 жил одоо гадны дотоодын янз янзын ERP гэж ярьж байгаа мөртлөө яс юм дээр ер нь бол баг ингээд худалчунд фейлдсэн. Ер нь ингээд ERP-г компани дотроо тултал хэрэгжүүлсэн компани гэхээр амар цөөхөн. Тэгэл баг эцсийн дүндээ санхүү нь ингээл тусдаа нэг юм за хүний нөөц цаг бүртгэл нэг жоохон тусдаа. Тэгэл юмнууд нь ингээл тусдаа. ERP гэдэг чинь ер нь л бүх ресурсыг л цогцоор нь удирдах гэдэг л ойлголт шүү дээ. Тэгтэл энэ өөрөө концепц нь хазгаа байжээ, буруу байжээ гэдгийг одоо хүмүүсүүд нь ингээд тодорхой хэмжээнд ойлгоод ер нь бол зүгээр яг хамгийн том ERP шил одоо нөгөө фейлдэд байгаа шалтгаан нь юу вэ гэхээр компани дотгошоо гарчдаг. ERP гэхэр чинь зүгээр үгийнх нь утга нь ч гэсэн одоо enterprise resource planning гэхээр энд байгаа хүний нөөц, харилцагчийн нөөц, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл гэл ер нь компани ингээд дотгошоо харчиж байгаа гэсэн үг байна. За компани дотгошоогоо харчих хугацаанд дотор яг ингээд нөгөө эргэн тойронд юу болж байна гэдгийг нэг хэсэг ингээд мартчихдаг. Тэгэнгүүт эн чинь ингээд нөгөө хэрэглэгчийн туршлага, customer experience нь хаягдчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр зүгээр experience гэдэг зүйл өөрөө юу вэ гэхээр хэрэглэгчийг бол хэрэглэгчээл одоо таньж мэд хэрэглэгчийнхээ нүдээр харах гэсэн санаа. Employee experience гэвэл илүү employee талаас харах ойлгох. Тэрнээс компани HR ингэж ажилт юм аа. Чи гэдэг өнцгөөс биш. Эсвэл манай барааг ингэж зард юм аа. Чи ийм. Одоо жишээлбэл финтекийн хамгийн том одоо Монголд ингээл ер нь бол сүүлийн IT-ийн салбарт гэдэг юм уу сайн кейс гэвэл финтекийн бүмүүд байна шүү дээ. Эднэр чинь яасан? Ерөөсөө л хүн зээл авах хүртээмжийг л утсанд нь л ингээд гой болгоцсон. Тэгэл өөр гой боломжууд. Эн чинь бол яг цэвэр одоо саяны миний ярьж байгаа яагаад ERP нь фейлдэд байна? Яагаад хэрэглэгч төвтэй
компаниуд нь амжилттай байгаад байгааг нь л ерөөсөө тод шалтгаан. Эргээд одоо ингээл нөгөө цахим шилжилт гэж яриад нь шүү дээ. Одоо улс төрийнхэн ч гэсэн Uber, Airbnb хүртэл жишээ авдаг болсон. Тэр чинь ч гэсэн зөв цөмөрөө логикли ингээл Uber-ыг ботход за UB Cab-ыг ботход чи ингээл утсаараа л ингэчихэж байгаа хэрэг. Тэрнээс таксины компани ERP нэвтрүүлэг байхгүй. Санаа. Airbnb гэхэд хотел ERP нэвтрүүлэг гэдэг л байхгүй. Чи эргээл customer experience-ыг ойлгосон гэсэн санаа. За тэгэхээр back to the эрхэс юу юм бэ гэхээр энэний нэг өсөндөө үйлдлийн систем гэсэн үг байхгүй. Ер нь бол санаа. Гадагшаа чиглэсэн болон дотгошоо хоёулаа байна гэсэн үг. Санаа тийм. Одоо жишээлбэл чи нэг ингээд дотроо нэг genius idea бодож иж болно шүү дээ. Тэгэхээр санаа нь тэрний чинь 60% нэрхэст байгаа гэсэн үг байхгүй. За. Чи нэг genius санаа бодож чинь магадгүй тэрний чинь 70% нэрхэстээр тодорхой хэмжээнд нэг юм модуль болоод байж байгаа гэсэн санаа. Тийм. Тэгэхээр тэгэл одоо бидний гадаад зах зээл дээр ч гэсэн олон улсад ярьж байгаа гол концепц нь эрхэсдээр суурлаад байшингаа бариа. Эрхэс чи өөрөө юм лего бүтцтэй. Чимд лего одоо жишээл 200 ширхэг лего гэх юм бол чи магадгүй Ferrari хийх сонирхолтой байж болно. Энд нэг өөр хүүхэд Batman хийх бай. Эсвэл энд нэг хүн одоо tower байх байж болно. За gym би gym хий гэж. Gym experience л гэсэн үг. Let's go 60% нь яаж би авах вэ? Зүгээр жишээлбэл за чи gym гэж бодох юм бол тэгвэл яг нь нэгдэх юм нь яаж ялгарх уу л да. Яаж гоё experience build хийх үү. За тэгвэл магадгүй нэг app бай. Тэ? За тэр app нь ингээд гоё хэрэглэгч ороод бүртгүүлээ. За тэгснэ өөрийнхөө одоо хувь хүний тодорхой датаг анх ингээ оруулчих. Тэгээд daily track хийж гэдэг юм уу те. Эсвэл одоо юу гэдэг чинь би ингээд QR-аа уншуулад одоо би нэг багш бай гэж бодъё л та. Тэнгүүд би ингээд багшийн гэдэг чи одоо бас арай бас нэг багшийн хардаг app болчихж болчлаа. Тэнгүүд би employee юу вэ шүү дээ. Магадгүй тийм employee. Би чанаг харангуйта чиний анхны стат чи юм байсан. Одоо ингээ ч гэдэг юм уу. Чи намайг personal training-ээр за магадгүй сард 300,000 төгрөг өгөөд авъя гэвэл чи миний QR-ыг уншичдаг ч юм уу те. Ингээ хоёулынгийнхны хооронд болцдог. Үндсэн юм нь байждаг. Дээр нь ингээд зүйлэх юм уу те. Тэгэхээр илүү одоо нэгсэн доо нэг тийм custom тэгтэл зүгээр яг хөө ингээд зарим юм нь бол тодорхой хэмжээнд одоо жимэндээ зориулаад хийн. Гэхдээ л хэрэглэгчийн бүртгэл одоо чиний бүртгэл чиний одоо юу гэдэг чи ингээл өндөр одоо өргөн бүдүүн гэдэг ч юм уу энэ юмнуудын мэдээлэл эргээл чиний эн чин habit гэл одоо ирээд чи ямар уураг авж гин эсвэл ямар цагаар чи үйлчлүүлээд байна гэдэг ч юм уу те өшөө ингээл даврах юм бол чи ингээл тухайн жимийн хажуугаар 20 метрийн зайд явхад чамд encouragement notification ирээ гэдэг ч юм уу те энэ бүх одоо эн чи ингээл бүхэлдээ ингээл нэг агаас явж байгаа тэр процессыг л яг хэрэглэгчийн нүдээр хараад шийдэх боломж нь байгаа л гэсэн санаа юм байна. Тэгэхээр 40% нь бол байхгүй. Яагаад вэ гэхээр эн чинь өөрөө uniqueness нь тэндээ байгаа байхгүй. Ер нь бол санаа. Тэрнээс ч ингээд бүх юм нь байгаа. Чи сангуугаа ингэж хөтлөн, HR-аа ингэж хөтлөн, customer-аа ингэж бүртгэн нь бол биш. Эн чинь өөрөө одоо нөгөө ERP тийм бол ERP руугаа яв, тийм бол одоо өөр юм руугаа яв. Unique юм а тодорхой хэмжээнд хиймээр байвал хийнэ гэсэн санаа. Ойлгосноо. Наач амар гоё яа. Чи ингээ ойлгоогүй зөндөө хүмүүс байна тийм. Тэгээд яг яаж ашиглах вэ? Зөндөө асуудлууд байгаа тийм. Бага. Стартап төр бас яг энэ санаа орж ирэх үү тийм. Одоо дийлэх клиентууд ч юм бол нэлээд нөгөө Монголын том corporate компаниуд гэж хараад байсан. Тийм. Стартапууд ер нь хандах уу тийм. Яг уу стартапууд хандна бас ер нь Mercer ер нь бол кастомерууд бас байгаа. Яг уу одоо нөгөө нэг цөмөрөө Tesla-гийн модулийг ярил л да. Анх задвал чинь хурдны машин хийгээд буюу угаасаа үнэтэй машин хийгээд тэндээс олсон өнгөөрөө ингээд илүү affordable car хийгээд байна шүү дээ. BTT бас ер нь яг жан тийм үү. Анх ерөнхийдөө ингээд яг голомт банк 5 мөнгө төгрөг апу одоо юу гэдэг ингээд Монголын томоохон байгууллагууд дээр суурлаад харьцангуй одоо тэр хэдэд зориулсан шийдэл хийгээд тэндээсээ олж авсан knowledge нэгсэн доо компаниудад одоо яг хуу би сая тэгтээ нөгөө яг экстрим хувилбарыг нэрчлээ. Тэгтээ ерөн зүгээр хүн одоо юу гэдэг чинь магадгүй call center-ийн шийдэл ч юм уу omni channel гэдэг чинь бол магадгүй бүх компанид хэрэгтэй байдаг зүйл. Тэр бол ингээд хүн
одоо хямдхан мөнгө төлөөд авъя гэвэл байдаг гэсэн үг тийм. Юугийн хувьцааг нь авч өгөх боломж байдаг уу? Ихсэн үү? Үгүй одоо тэр стартап юу нэрээ цочно гурлаад тулгч тий. Тий. Чингис Мартин одоо бүр шүс гойжуулсан нэг өнөр тасархаа байна тий. харин тий. Энэ манай Волтын дайлж Чингис Мартины гэдэг. За Волттой баярлаа. Яг ийм Монголын өөрийн гэсэн drinkтэй болох хэрэгтэй юм байна. Тэгжээж одоо Volt өөрөө яг энэ Азийн топ 10 болох гэдэг. Энэ дээр өөрсдийн гэсэн яг drinkтэй байх хэрэгтэй. Тэр нь өөрөө хаанч утсан Монголын энэ Мартиныг авч болох юм боломжийг. Энэ нь өөрөө болохоор Апугийн водка одоо тэгээд экспортын водка нэлээд гоё водка гэдэг. Тэгээд шимээ. Тийм шимээ архаар хийсэн. Дахиад дээрэс нь эзгийний тос нэмээд хийсэн. Тийм шүүс хийсэн. Зүг. Тийм. Тэгэхээр Чингис хаан брэнд дээр нэмээд Яг за. кастом. Тийм. Зүг. Тэгэхээр 60% байсан байгаа зү бас. Тийм яг дээр суурлаад Волтын 40% нь эзги гоё юм хийсэн гэсэн юм шүү дээ. Чингис гэдэг нэршил чинь өөрөө дэлхийд даяар алдаж байна. Хоногшуулахад байгаа юм да. Гэтэ энэ одоо яг энийг би бодоод байгаа. Нэг өдөр одоо монголчууд Америк, Таиланд, Вьетнам явчихна те. Очоод ингээл далаарыг дээр очил миний онголсон чи Чингис Мартини гэж ээж байл. Яа. Чингис Мартини гэдэг нь бүр яг энэ drink-ийн нэр нь бүр үсгэж байгаа брэнд юм байна те. Nice. Тэгээ яг нөгөө экспортлдог архин дээр нь яг сөрөлчж байгаа. Тэгэхээр нөгөө гадаад байгаа орнууд дөөрөөд хийх хамгийн хурдан боломжтой. Энийг гэхдээ яах юм дөөрөө чиж үр болох юм уу тий? Нэлттэй. Тий, одоо ер нь их л зоригтой байна. Хаач очоод уухад шууд Чингис Мартини гээл одоо Long Island гээл ингээл өөр хөтөлөд байдаг шүү дээ. Тэрэн шиг зүгээр очоод Чингис Мартини авъя гэхэд байж ах. Тийм болох. Одоо Апугийн бүтээгдэхүүнээр хийнэ гэсэн үг байхгүй. Тийм байна. Орчуудын тэр баарнууд авах нь шүү дээ. Тэгэхээр манай ингээд экспорт сайжирна гэсэн үг шүү дээ. Экспорт сайжирна. Монголын маркетинг явчихна. Наад чинь л одоо нэгсэндээ юу гэдэг за Чингис Мартиныг how to make Чингис Мартини гэдэг ингредиентс нь байна гэдэг чинь нэгэсэндээ мэдээ Чингис дээр яг суурлна. Энд чинь ингээл open source. Мөн. Ер нь санаа. Яг би энэ дээрээс асуух байгаа шүү. Open source. Ер нь бол яг тийм бид нар ингэх л хэвээр юм бэл. Нөгөө одоо хүмүүст хүртээмжтэй болгох тий одоо финтекүүд одоо юу гэдэг эн чинь зээл авах одоо юу гэдэг 1-2 сая төгрөгөнд юм авахд ямар хэцүү байлаа тий. Ер нь бол хэдэн жилийн өмнө эн чинь бол fucking headache байсан шүү дээ. Эн чинь өөрөө яагаад бүүм хийгээд байгаа шалтгаан угсаал ойлгомж. Тэр шиг яг одоо ер нь бид нар юмаа ингэж open л болгох хэрэгтэй юм бэл. Гоё юмтай байна шүү дээ тий. Хувьцаа гэдэг юу асууж байна. Тий. Хувьцаан дээр болохоор стартапууд ирээд сервис аваад өөрсдийнхөө өгөх боломжтой юу гэж байгаа. Юу? Дөнгөж эхэлж байгаа юм чи хувьцаа өгөх. Зүг. Өөрсдийнхөө шэрэг өгөөд. Өөрсдийнхөө шэрэг co-found болоод тий. Яг хөө болно. Ер нь бол ингэсэн. Яг хөө бид хэд нэг 2-3 төсөл дээр угаасаа тушаад үзэж байгаа. Тэгэхээр санаа нь нөгөө яг хөө манайх чинь нэг стартап студио энэ төр гэж яриад байгаа. Ер нь бол нөгөө өөрсдөө экосистемдээ божуулаад тэргээд сервис гаргана гэсэн санаа. Тэгтээ яг хуу бид хэд болохоор наадах чинь бас нэг арай өөр аппрочоор хийж үзээд байгаа. Юу гэхээр Mobicom, Mobinet компанитай хамтраад ер нь бол ингээд за одоо энэ бас нэг ийм сабжект руу орох чинь нөгөө Монголын IT-ийн компани Монголын нөгөө байгууллагын IT-ийн компани ярьж л та. Байгууллагын зах зээл рүү янз янзын софтвер хийдэг компаниудын бүтээмжийн асуудал ер нь 0 болцсон. Яагаад вэ гэхээр за чамд HR-ийн програм байгаа заа. За чамд одоо юу гэдэг чинь CRM байгаа гэдэг үү. Тэгэнгүүт за надад одоо ямар ч үдийн нэг юм байгаа. Тэгэнгүүт гурлаа нийлчүүл уг нь 3 бандл болчих гээд шүү дээ. Тэгсэн чинь бид нэр ингэж чаддгүй. Ер нь зүгээр за literally Монголын IT-ийн салбарын хамгийн эмгэнэл нь ер нь бол энэ. Тэнгүү чи яадаг вэ гэхээр чиний customer чинь CRM хүссэн шүү дээ. Тэнгүү за би хийчихэл гэдэг байхгүй. Чи одоо жишээлбэл CRM шүү дээ. Магадгүй чиний нэг customer чамд HR хэрэгтэй байна. За хусчаа гэл. Гэтэ чи HR-ыг мэдхгүй. Чи CRM-ыг ч мэдхгүй зэ. Тэгсэн мөртлөө чи судалж байгаа л яг ингээд тэтгэл тодорхой хэмжээнд хуулж болох, дөөрөөж болох одоо юу гэдэг нөгөө байгууллагын процессыг ойлгож болох юмнууд нь бол нэлттэй зөндөө байдаг болохоор би хийж чадна гэх. Тэгээ яг санаа нь чи ERP хийх гэдэг.
Одоо HR гээл Тийм шүү дээ. CRM-тай болчлоо ш. Тэгээ байж тэл өөр нэг хүн санхүү гээл хүснэ. Тэгэл хийн ч гэдэг юм уу. Ингээд чи нэг өөр дөрөө хий чинь гэд бодоод байдаг. Чи бас өөр дөрөө хий чинь гэж бодоод. Тэгээ чи ERP, чи ERP, би ERP ч юм уу. Ер нь нэг жоох ийм. За тэгээд ярингууд бас түүхтэй. Одоо тийм за anyway нөгөө гол яриа. Тэгээд яг хуу Mobicom, Mobinet-тэй бид ямар экосистем бүтээлэх гээд байгаа гэхээр ер нь нэг ийм партнер экосистем бүтээх гэж хараад байгаа. За суурь нь бол ихс байя. Энийг бол одоо жишээлбэл Mobinet компани зөвшөөрч. За энийг ингээд ихс дээрээ суйрлаа. Тэгээд цөмөрөө партнер экосистем бүрдүүлээ. Магадгүй ингээд 3-аас 30 хүнтэй Монголд нэг 50 компани байна. Байгаад янз янзын хийгээл бас ингээл өөрсдийнхөө мөрөөдлөж хийх гээл хажуугаар нь бас нэг мөнгө ч олох гээд байгаад байгаа хгүй. Гэтэл мөнгө олох гээд байгаа юм а магадгүй ихсдэр хийчих. Тэгвэл тэр чинь магадгүй Mobicom ихс хоёр хамтарж агаад зараад өгье. Өөрсдийнхөө одоо кастомерын тий одоо яг үнэндээ ингээд нэг давхарт байгаа өсчөнд нь байна уу? Одоо төрийн нэг тендерт нь байна. Одоо энэ хоёрын хооронд чинь түн боломжууд байгаа байхгүй. Тэнгүүд Mobicom компанийн хувьд болохоор эн чинь ерөөсөө интернет нь байна. Одоо юу гэдэг нь дэд бүтцүүд нь бус юмнууд нь байгаа. Бидэдийн хувьд болохоор нэг ингээд одоо юу гэдэг хараат болгочихгүй гэдэг чинь одоо open source иргэсийн гол концепц нь байхгүй. Одоо бид нар чинь ингээд одоо ERP гэдэг асар их ашигладаг шүү дээ. Нөгөө Бельгийн програмыг ороод Бельгийн програмыг ерөөсөө ингээд одоо баг нэвтрүүлж байгаа 20-30 компани байгаа. Бүх модулын хийж. Бараг тийм. Тэгсэн мөртлөө өөрсдийн open source ер нь бол байхгүй. Өөрсдөө бид нар чинь ингээд хүний имийг ашиглаад хүнд ингээд нэг жоохон өөрчлөлт өгөхдөө сайн юм байна. Тэрс өөрсдөө бидэд нэг юм жоохон өгөх хүнд ингээд одоо юу гэдэг за нэг ментали бидэд бас тэгэл арай мачур биш лээ л да. Ер нь бол тийм. Ер нь шууд хэлгээд бас тийм. Тэгэхээр ер нь нэг ийм партнер экосистем гэдэг юм бүтээх гээд үзээд байгаа. Тэндээс бас гарч болох гол юм бол өөрөө юу гэхээр нэгэнт магадгүй эрхсдээр одоо би нэг одоо чи нэг стартап санаа бодлоо гэж бодоход тодорхой боломжууд нь байх нь байна. Тэгвэл илүү хурдтай, илүү одоо үр дүнтэй байх боломж нь окей тэгвэл ингээд одоо ширээ яри оролцоон дээрээ суурлаад магадгүй юу гэдэг чинь тэгээд ингээгээл. Nice. Окей. Бистэн ойлгохгүй л байна. Нөгөө компанид ширээ өгөөд бид нар энийг чинь энэ хэсгийг хийж өгье. Тийм, сервисийнхаа төлөө мөнгө төлөхгүйгээр хугацаа өгөх. Тийм, санаа нь тэгэхээр яг сервисийн төлөө мөнгөлгөө ойлгох. Тийм, чи түрүү ингээд фитнес ирсэн ш түрүү фитнесийн ап ч гэдэг юм уу эсвэл өөрөө фитнесийг гэдэг бодонгууд тийм. Яг хоо илүү нөгөө гэхдээ фитнес бол илүү юу талтай болчлоо. Яг яг бизнес талтай тий. Тэгэхэд магадгүй ингээд жоохон тех стартап талын юм байх юм бол илүү ингээд бид хэд өөрсдөө экосистем нээж өгөөд манай дээр байгаа инженеруудын access боломжуудаа нээж өгөөд дээр нь бид хэд чинь бас яг ингээд нөгөө маркетинг технологи гэдэг хоёр юм тэгэл нөгөө юм ярихдаа л ялгарл яаж ялгархын юугаараа өөр байхын гэдэг дээр нь туслан дэмжинэ гэж болохоор бас арай илүү ойролтой ер нь бол тийм. Open source гэдгийг товчхон танилцуулах юм бол бүх код нээлттэй байгаа зөв. Тэгэхээр энгийнээр ер нь бол гэсэн үг тийм. Мэдээж яг хуу тэрийг ямар төвшөнд ашиглах уу гэдэг бол өөрөө одоо арай дараагийн хэрэг. Мэдээж тэр чинь бас юм нээлттэй байна гэдэг нь ерөөсөө үнгүй эсвэл одоо шууд ингээл ашиглаж болно гэсэн үг бас биш. Тэр чинь бас эргээд нөгөө тогтвортой урт хугацаанд явахын тулд өөрөө юм чинь бизнес модельтэй байх хэвээр мөнгө олох хэвээр тодорхой лайсенс юмнууд байх хэвээр. Гэхдээ гол санаа нь цаагаараа эн чинь ер нь юу гэсэн үг вэ гэхээр магадгүй чи ингээд манайхаас юм хийлгээд авчлаа. Одоо фитнесийн юм аа. Тэгсэн чинь бид хэд магадгүй фокусаа за бид хэд ер нь бол ингээд Америка ерөөсөө л ийшээ зорино гэд фокуслаа гэж ботход чиний бизнес jeopardize болох нөлөөлөл байх гэдэг шүү дээ. Гэтэл ихэс байгаа тохиолдол магадгүй чи сонин дээр зардал тавьчих واخгүй. Бид хэд ингээ анх ихэсээр суурлаад одоо энэ фитнесийн технологи бүтээсэн юм аа. Тэгсэн нөхдүүд маань ингээд фокус нь өөр тишээ явчлаа. Гэхдээ манайх бол ийм вершн дээр байгаамаа. Бид нар партнер компани хайж байна. Энийг үргэлжлүүлээ аваа яваач
гэх нь. Одоо эсвэл би ийм мод бол нэмгсэн юм аа гэхэд магадгүй нэг сонин дээр 50 партнерын нэг нь хараад бид хэд чамтай танаа натга чи ингээд үргэлжлүүлчихье гэдэг ч юм уу. Ингээд ажиллах ямар ч үсэн нөгөө бизнесийг чинь одоо эрсдэлд оруулахгүй, хоёрдугаарт хараат байхгүй. Одоо ер нь IT гэдэг юм чи ерөөсөл тэр юм. хараатахгүй. Амар хараат. Энийг ингээ хүн хараад ер нь бол анх мэддэггүй байхгүй. Гэтэл IT гэдэг юм чинь хүн баг тий одоо тухайн компаниас ер нь бол айгүй хараат байдаг. Энийг харьцангуй эрсдлийг бууруулж либералчилж өгч байгаа бол ер нь ойлголт юм тий. Тэгтээ яг open source гэдэг маань одоо сүүлийн ямар ч гэсэн 5-10 жилд бол асар хурдцтай хөгжиж байна. Яагаад вэ гэхээр одоо бүр ийм үг гарцсан. Жишээлбэл нөгөө бараг ингээд салбар бүрийг технологи идэдэж штэ. Одоо жишээлбэл банк ус финтекийг бол одоо софтвергүйгээр төсөөлөх аргагүй болсон. Тэгсэн чинь хоёр дахь үг нь юу вэ гэхээр софтверийг open source идэж гинэ гэдэг ойлголт бас гарч ирсэн. Тэр нь юу гэсэн үг гэхээр одоо ингээд ийм хаалттай технологиуд зарим талаараа ер нь бол айгүй нээлттэй болж эхэлж байна. Юмнуудаа ер нь хүртээмжтэй болгоод хамт хөгжүүлье, хамт одоо ашиглая гэдэг ийм ер нь бас хандлага руу орж байгаа. Яагаад гэвэл ер нь ингээд суур IT-ийн технологиуд чинь бүгд open байхгүй. Ер нь open source одоо бид нар тийм лицензтэй програмчлалын лицензтэй database, лицензтэй одоо юм ашиглаад байгаа юу гэвэл үгүй байхгүй. Гэтэл энэ нөгөө хөгжил өөрөө хаанаас гараад байна гэхээр харьцангуй ингээл Америк, Европ талаас гараад идэг. Нөгөө Аз сэтгэлгээ чинь бас жоохон юм бид нар чинь нэг юм сникий штэ тий юм ингээл нэг тий нэг ивэн болол ингээл нэг арга замаар яг тий ялтчгүй цаг үе юм ч гэсэн. Гэтэ хятад бас сүүлийн үед айгүй их юм open болгож байгаа. Одоо эргээд нөгөө database-ийн төвшөнд бүр яг core технологиудыг ер нь бол айгүй юм open source болгож явж байгаа тий. Тэнд GitHub гэдэг байгаа шүү дээ. Бүр амар open source. Тийм шүү дээ. Чи ерөөсөө бүх open source кодуудыг нэгдлэхгүй. Тэгэл тэндээс одоо жишээлбэл чи бараг ингээл одоо тэр дотор байгаа дурын юм хайхад бараг гарч ич. Одоо фитнес одоо юу гэдэг app гэдэг бараг байх тийм үү. Тийм ер нь core system байна уу хайхад байж л байгаа. Тэгээд тэрийг ойлгоод татаад сервертэй deploy хийгээд ашиглах нь л юу юм гэхээс биш. Ер нь бол баг байхгүй юм бараг л байхгүй. Тийм билээ. Одоо миний Mac дээр хэрэглэдэг аппууд гэдэг байхгүй тий. Айгүй гоё аппууд бид одоо мангар user experience талаар бүр easy болгож өгч байгаа. Дандаа тэр GitHub бас гарч ирж байгаа аппууд байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг яг тэр нь open source болохоор амар олон developer-ууд энэ чинь орж тэрийг сайжруулж болж байгаа байхгүй тий. Тийм учраас юм гоё хэрэглэгчд гоё юм хүрээд нь штэ. Тэр эн чинь ингээд нөгөө санаа нь ийм. Чи одоо ингээд яг hardcore developer байлаа гэд бодъё за. За чиний ингээ хийдэг ажил чинь санхүүгийн програм хөгжүүлдэг. За чи магадгүй даатгалын програм, би магадгүй хүний нөөцийн систем хийдэг бай гэж зүгээр бодъё. Fuck энэ чинь амьдрал дээр амар boring гэхгүй. Ер нь бол boring шүү дээ. Ингээд яг байгууллагын санхүүгийн програм хийнэ гэдэг чинь boring гэхгүй. Ер нь бол үнэн. Тэнгүүд чамд гэхдээ проблем байгаад шүү дээ. Одоо магадгүй хувийн санхүүгээ бүртгэж чийч гэдэг юм уу тий. Тэнгүүд чи тэр төрөв чадах юм чинь төгтөг гээд кодо хийгээд оролцож гинэ л гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө ингээд passion гэдэг юм бүх ингээл эн чинь дэлхийд дээр бүх инженерүүдэд одоо хобби гэх юм уу ингээл сул цаг байгаа. Тэр цагтаа ашиглаад нэгсэн ингээд нэг хобби төслүүд явж ирсэн аа. Сүүлдээ тэр нь ингээл сериусны болол ч юм уу тий. Тодорхой хэмжээний ингээл license тададаа гэж гарч ирээл. Ингээл ер нь яваад эхлүүд нь гоё тавигдаад байдаг гэсэн. Хэдүүлээ бүр яалч авахгүй одоо нэг индустригийн зах зээлийнх нь одоо энэ хөгжил рүү орж эхлэх юм л да тий. Бихтэй мэндээгээ илүү юу яагаас гэж бодсон. Яг бизнес талаас нь тий. Бизнес хөгжүүлэлт 16 оноос хойш эхлээд бизнесээ ингээд яг ингээд алхууллаа. Тэгэл бараг Монголын анхны unicorn болох гэж нэг яриад явагдчихсэн тий. Ашны бэлэг авах гэдэг шиг тий. Тэр одоо бас зорилгууд маань яаж явж байна тий. Гадны зах зээл дээр өрсөлдөх чинь мэдээж хэцүү шүү дээ. Тэгээд манай Монголын чадах хүч одоо ажиллах хүч хэрэг өрсөлдөх хүч байна гэдэг ч юм уу тий. Тийм ер нь одоо өстө 15 жил болж байна. Яг ер нь бол
үйл ажиллагаа нэгээд тэгээд мэдээж тийм олон шантрах төвхтэй хэцүү тэгэл юмнууд бол зөндөө байсан тий. Одоо ч гэсэн бид чи ингээл бас л хөлөө бүрэн олоод яг ингээл ингэж ийн үг гэвэл үгүй л байгаа. Ер нь үзэд хараал өсөрч наалдаал амжилттай ололттой үеүдтэй ингээл явж байгаа. Гэхдээ яг хуу одоо зүгээр нэг ингээд мэдээж хүн чинь ингээд өглөө босоод нэг хонглын үзүүрт гэрэл байгаа болохоор тодорхой хэмжээнд үр дүн гараад байгаа болохоор л ингээл урагшлал явж байгаа шүү дээ. Нөгөө ирч хүч зориг бүх юм чинь тэнд л. Бидэд одоо болохоор яг хуу нэг 100% ингээд finalize хийгдээгүй. Гэхдээ бидэд сая Америкт яг healthcare гэдэг чи одоо эрүүл мэндийн салбарт нэвтэрж байгаа. Тэр нь болохоор яг Америкт тодорхой хэмжээнд нөгөө дайнд явсан ч юм уу эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн халамжаа авахд илүү ингээд жоохон тусалдаг. Танд ийм гарц байна. Татвараас ингэж хөнгөлөх ч юм уу эсвэл нийгмийн даатгалын юмаа ингэх ч гэдэм үү. Тэрний ийм одоо кастомертай болох гээд үзэж байгаа. Нэг нь бас өнөө шүн бараг кол хийгдгээ, хоёр дахь кол нэгтгэхээр Америкийн бас нэлээд том банк усын core system хөгжүүлдэг нөхдүүдтэй кол хийх гээд ер нь бол явж байгаа. Гэтэ яг ийм колууд бол зөндөө болд юм аа. Яг энэ хоёр бол гэтээ харьцангуй ойр яг нэг одоо жилийн тэр чинь нэг юу лээ. Эхний жил нэг 18 орчим баха. Хоёр дахь жил нь 15 билүү $1,000 зүгээр яг license fee. Тэгэл бид нэр support өгөх team contract. Яг дүн нь бол баг. Гэхдээ л яг нөгөө яг highlight гэх юм бол Америкт ч юм бол яг нөгөө хэрэглэгчийн дата мэдээлэл тэгэл одоо юу гэдгээр нэгт defense гэдэг. Одоо нөгөө privacy хүний нууцлал одоо нэгсэнд одоо юу гэдэг чи Америкийн одоо байлдааны drone хийдэг компани эрхсэн CRM-ыг авна гэвэл энэ бол одоо number 1 бид нар security wise те одоо юу гэдэг асар олон compliance-ыг даваад чи авч ийна гэсэн үг байхгүй. Яг тэгвэл танай одоо defense төрлийнхэн манай нэг customer болохоор Английн яг тийм байлдааны drone хийдэг компани ер нь бол байдیں۔ Тэд нар бол жишээлбэл ингээ ашигладаг байхгүй. Энэ бол өөрөө амар том критерий байхгүй. Яг гэхээр ийм нөгөө индустринууд чинь ийм cloud solution дээр ашиглаж болдгоо. Зөвхөн ингээ бүх юм нь өөр дээрээ байх, одоо финтек банкуд ч гэсэн ер нь бол бүх юм нь өөр дээрээ байх гэдэг явдаг гэсэн. Гэтэл Америкт хоёрт ордог аимшигтай юм нь healthcare байхгүй. Ер нь бол эрүүл мэндийн салбар байхгүй. Одоо эрүүл мэндийн салбар гэж чинь нөгөө даатгал нь эмнэлэг нь нөө одоо ингээл энийг тойрсон уусаа одоо HIPAA гэж амар том compliance-ууд үүдэг. Тэгээ яг бид хэдийн нэг баярлах гэдэг нь одоо ийм гэдгээр нөгөө эрүүл мэндийн салбар гэдгээр айгу баярлах гэдэг. Тэрнээс биш одоо нөгөө Австралид байна, Америкт байна, Германд байна. Одоо зүгээр л ингээл тек стартапууд байна. Янз янзын хүмүүс бол тэртээ 20 мянган бизнес бол хэрэгсийг үнэтэй үнгүү ингээл ашиглаж байгаа. Солонгост бол хэрэгсийг бас айгу хөөрхөн ашиглаад байгаа. Тэнд нэг cloud компани deploy хийсэн. Тэгээл нэг сарын $250 төлөөл инженерингийн support аваад ингээл явж байгаа. Бүх үйл ажиллагаа Монголоос явж байгаа тийм. Одоо бол бүгд Монголоос. Хэдий хэрэг хүнтэй юм бэ? Бидэд ч одоо нэг 70 арай өрөхгүй. Тийм 70 арай өрөхгүй. Тэгээ ер нь ингээл бас ингэнэ. Бас тэгээд ингээл жоохон хайп авахаараа бас жоохон ингээл олоонтой болоо. Тэгээл нэг шанаад бол заа гэж уучлаарай гэж тэгээл. Биндээ мань одоо яг үйл ажиллагаа хариуцсан цагтлаар нь ажиллаж байгаа. Тийм. Тэгээд өөрөө бас ер нь анх үүсгэн байгуулахдаа Миндээ ер нь яг ямар пашнтай үүсгэн байгуулсан бэ? Энэ пашн анх үүсгэн байгуулж ирснаасаа одоо хэр өөрчлөгдсөн бэ ер нь? Яг уу ингээд бодхоор бол ер нь өөрчлөгдөөгүй байгаад байгаа. Яг уу анх л бидэд чинь яг уу миний нэг олж ойлгосон зүйл бол за ер нь IT бол яг бидний яг хэн болгоны боломж юм байна гэж бол харсан баггүй. Тэр чинь ингээд нэг амар олон өөрийнхөө өгдлүүдийг л харж байгаа шүү дээ. Одоо за магадгүй ингээл нэг урхамурхатайсэн бол арай өөр юм болохгүй тийм. Тэгэхээр чи ингээд ямар боломжууд байна ингээд энэ бол ер нь ингээд
ирээдүй юм байна гэдгийг бол нэг ямар ч гэсэн 2009 онд 10 онд ойлгосон юм. За дунд нь 11 12 онд ойлгосон юм бол Монгол бол угаасаа ингээд одоо жижигхэн яаж хийж байгаа л тодорхой зэгтэй бол тулна. Яаж хийж байгаа л гадагшаа юм байна гэдгийг бол ойлгоод бид нар чинь яг Y Combinator гэж одоо дэлхийн асар том Airbnb, Stripe-уудын нөгөө одоо тийм инкубатор компанид ч бид нар 11 оны сүүл 2012 оны ихээр анх аппликейшн явуулсан. Тэрнээс хойш бид хэд ч одоо ингээл ер нь ууггүй за ер нь л энэ Y Combinator гэдэг юмар чинь л дамжаал Монгол компани гарах боломж байх юм байна гэл. Тэгэл ингээл нэг тасралтгүй хийсэн. Тийм. Тэгэл яг л нөгөө нэг IT нь бол ирээдүйн мөн гэдэг санаа тэгээд тэрэн дээрээ суурлаад. Гэтэ бас яг иргэсий чинь бол дунд нь ингээд концепцийн гэх юм уу, ID-г гэх юм уу юмнууд бол зөндөө жоохон өөрчилсөн. Тэгэл саяны нөгөө CRM гэдгээс XOS гээл тийм ингээл хөгжөөл хувьсаал явж байгаа. Хувьсал бол зөндөө байсан. Гэтэ яг сүүлийн ингээд жил гарan 2 жилийн хугацаанд бол харьцангуй яг за одоо яг let's make a real product гэдэг рүү айгу төвлөрч байгаа. Анх бол би чинь нөгөө ингээд бид хэд чинь ингээл бас угаасаа нөгөө компани чинь эхлээл эхний зовлон ингээл танигдах гал тий хөрөнгө оруулалт татах гал 1-2 кастомертай болчих гол ингээл амар жоохон бас хөөсмөс ингээл өөрөөсөө ч гэсэн удлаан үүсгээл ингээл сэлэн байрал тэгэнгүүтээ бас яг тодорхой зэгт ирсэн чинь 1-2 хөөсөө хаглал яг real асуудал шийдэж гин үү яг real юм байна уу гэсэн зарим юм дээр байхгүй болвол тэгэл гэрээ контрактуудаа алдаал кастомераа ч гэсэн гомдоогоол тэгэл бид чинь за fuck wait a minute энэ чи юу болоод байна. За MJ чи ер нь мориноосоо буу сэлэмнээсээ буу за яг үйлдвэрээ харъя гэл тэгээ үйлдвэрээ харсан чи оо за fuck за ишигээ дип орохгүй бол болохгүй байжээ. Тэ би ингээд сэлэм эргүүлээ явжсэн чи ард ингээд бас ингээд тэ нөгөө улаан утсан дээр зарим хэсгэнж явж байгаа шиг зарим нь ингээд дэс тондог хэсгэж явж байгаа шиг. Тэгэл ерөнхийдөө за энэ бас яг буруу юм байна. Эн чин тэ одоо компани магадгүй захирал нь ингээд бүлт үсрээд бас явдаг байж болно. Гэтэл нөгөө гаднаа гяланцаг дотроо паланцаг ингээд гой өгөөд гэжтэй ийм байж болохгүй. За би тэгвэл дотор руугаа харъя. За наран захирлаа та яг ингээд өөрийнхөө вижнээр системээ гаргаад концепцороо яг corporate цөмөрөө бас яг ингээд байх хэвээр байхгүй бол чи энэ талд ингээд апу тамбогд ингээд гадны бас кастомерууд гэдэг. Гэтэл бид нар чинь тэнд бас ингээд яг системтэй одоо үйлчлэгээ үзүүлж байгаа л хүмүүс шүү дээ тий. Бас тэр нэг юм аа гэдэг. Sorry юун дээр зүүмнэ дааз руу анх гараад гарсан гэдэг ч шүү дээ тий. Ер нь орнууд руу өөр орнууд руу одоо гарсан гэхээр экспортлсон гэхээр яг яаж орж байгаа вэ? Висийг л дамжиж байгаа тий. Үгүй яг хөө ийм юм. Нөгөө бид хэд чинь яг ингээд statistically ер нь бол нэг 100 гаруй улсад 20 мянган хүн ашиглаад үздсэн эсвэл тодорхой хэмжээнд ашиглаж байгаа. За эсвэл нөгөө бүтээгдэхүүн өөрөө яг жижиг нөгөө SMB хувилбар чинь бол бас хөө ороод ингээд sign up хийгээд ашиглацдаг гэхээр ер нь бол яг хөө нөгөө use case нь бол айгүй ингээл олон тий Африк байна уу одоо юу гэдэг ингээд янз янзын байдлаар зөндөө хүмүүс ашиглацсан. Бид хэд яг хөө зүгээр яг цэвэр ийм одоо нөгөө SaaS product одоо байсан бол ингэж бол тодорхой хэмжээнд одоо тархаж бол чадахгүй. Ингээл харангууд чинь Ромania юу гэл ер нь бол ингээд ямар ч гэсэн сонирхоод хандаж үзсэн, ашиглаж үзсэн, суулгаж үзсэн хэрэглэгч бол айгүй олон. Гэхдээ яг эргээд нөгөө мөнгө төлсөн үү, яг ямар төвшөнд ашиглаж гин гэдгүүд чинь бол айгүй янз янзын ойлголтууд. Бид хэд ер нь яг зүгээр ирсэн яг анхны ингээд road show гэх юм уу одоо юу гэх юм яг тэрийг бол бүр яг тийм 18 онд яг л Тайван дээр бид нар чинь Innovex гээд арга хэмжээндээр очиод тэгэл Таиланд руу бид нар чинь юу лээ нөгөө арга хэмжээнүүдийнхээ нэрийг ч мартсан. Таиланд руу очиод тэгэл Сингапурт очиод тэгэл Филиппин, Индонез гэл яг тэр аваар чинь бидэд бас стартапын арга хэмжээгээр дамжуулж агаад болвол нэг ингээл нөгөө
тентгийнхаа голомт, тентгийнхаа таван богд, тентгийнхаа Mobicom-той ингээл уулзалт хэлцээр хийж гээл нэг enterprise sale хийж гээл ерөнхийдөө явж исэн. Тийм. Тэгэл яг уу Англид бид эдий чинь бас нэг гейминг нэг 10 сая доллар усгацсан компани аваад бас чинь бид нар чинь супер гээл тэд нар чинь юу лээ жилийн бас нэг 20-30 мянган долларын гэрээ хийгээл тэгэл бид эдий чинь за хэвээ энэ дээрээ тулгуурлал алан нэвтрүүлэн жинхэнэ тэр чинь жишээлбэл нэг гейминг компани одоо энэ яг энэ PUBG юу мөнүүдийн өмнө шүү дээ чи одоо 19 оны хавцаалах та. Одоо PUBG мөч гэхдээ тэр үед байсан л хэл та энэ үе харин. Гэхдээ тэгсэн чи тэр маань дампуурсан шүү дээ. Тэр компани. Тийм тэр чин тэгсэн чинь 300 сая хэрэглэгчийн дата гэжсэн байхгүй. Тэгэхээр жишээлбэл ийм нөгөө хэрэглэгчийн дата чинь өөрөө ингээ cloud дээр байна мэн гэдэг чинь impossible байхгүй. Тэр чинь яг ингээл HubSpot-оор бодоол ч юм уу эсвэл одоо юу гэдэг чинь Intercom-оор бодоол нөгөө daily active user гэж бодох юм бол эн чинь бараг сарын хэрэглэн л 70-80 мянган доллар гарчаар тийм юунуудтай гэсэн үг. Тиймэрхүү ерөнхийдөө одоо ингээл яг банк санхүү даатгал ийм хэрэглэгчийн тоон жоохон их эсвэл ингээд датагаа заавал өөрсдөр дээр байлгах хэрэгтэй ч гэдэг юм. Эсвэл заавал нэг юм custom юм хэрэгтэй. Тиймэрхүү ер нь индастри компаниуд аягүй тохиромжтой. Тэгэхээр өөртөө таниулах бай гэж тийм үлээ. Тийм үгүй одоо би зүгээр entry strategy талаас нь л бодох яг энэ орон руу манах нэвтрийн гэдэг яг очиод гоё юм заавал өөрсдийнхөө нэг салбарыг нээх шаардлагагүй. Баадан тий. Гэхдээ саяны яг ярьж байгаа за Тайван, Таиланд гэтэл бол яг өөрсдөө road show хийгээд тийм байсан. Бус нь бол зүгээр шууд өөрсдөө цэвэр онлайнаар хайж болж байгаа л. Тийм манай руу холбогдоод Discord-оор холбогдоод тэгэл нэг хит хитэн call хийгээл тэгэл одоо жишээлбэл нөгөө гэрээнүүдээ байгуулаад тэгэл явж байгаа гэсэн. Одоо яг танад юу Монголоос гадна яг нэг чухал орн гэвэл яг хаана байгаа? Ер нь бол Америк хөсөр дээр. Ер нь бол тийм Америк дээр тийм. Тэндээс л ерөнхийдөө ингээл жижигэрч байна, ганц хоёрч байна. Харин энд бидэд бас үзэл энэ Солонгосоос айгүй хөөрхөн байна. Тэнд ингээд одоо нэг HR-ийн л програм байгаа л да. Cloud HR-ийн програм сарын нэг $250. Яг хөө дүнээрээ бол бага л да. Гэхдээ бидэд чинь тэнд ингээд тэр нэг хүний асуудлыг шийдчихэж байна гэдэг чинь тэр чинь нэг 3 хүнд хэлчих байхгүй. Тэгээ фейлдвэл 30 хүнд хэлнэ л дээ. Гэхдээ нэг фейлдэхгүй бол 3 хүнд хэлчих гээд байгаа байхгүй. Энд чинь өөрөө амар ер нь бол яг одоо бизнесийн хувьд ч гэсэн айгүй бас чухал юм. Ер нь бол энэ relationship гэдэг чинь өөрөө айгүй чухал. Тэгэхээр бид хэд бас ингээ яг нэг одоо нэг 750-ыг төлж байгаа, 250-ыг төлж байгаа, тэгэл нэг 49-ийг төлж байгаа ч гэдэг юм. Ийм нэг кастомерууд байгаа. Тэгэл бид эдгээр дээрээ л жоохон ингээл аль болох гоё experience үлдээчих гээл үздэг гэсэн үг. Нэвтрэлтийн зардал болдогтой байхгүй гэсэн үг шүү дээ, тий. Орон руу орох юм дээр бол тийм байх шууд онлайнаар л тэр зүгээр л цаг тоглоо нэмэлт revenue л орж ирэх. Тийм. Тэгэхээр бид хэдийн үед бол харцсангуу тэгэл яг эхлээл нэг демо call хийгээл бүтээгдэхүүнээ ойлгуулаад давуу талуудаа хагаал тэгэл ер нь яг ямар одоо бид хэд чинь ингээ бараг 6 төрлийн том бизнес модель байгаа байхгүй. Зүгээр яг ингээл нөгөө юм бодохгүйгээр тэ жижиг дунд ингээл онлайнаар бүртгүүлээл ашиглаж нэг version, за нөгөө open source буюу үнгүү ашиглах version, за enterprise version, за нөгөө platform version одоо түрүүний нөгөө стартап хийх дадаа гэдэг чинь жоон платформ, embed version, embed гэхээр одоо чи нэг өөрийнхөө хүний нөөцийн програмыг хөгжүүлж илаа гэхэд дотор нь нэг ингээд ирсэн нэг одоо модуль орж ирэх ч юм уу тийм YouTube-ийн видеог нэг embed байдлаар энэ тэнд ашигладаг нэг тийм. За эсвэл нэг infrastructure version гэл ер нь нэг иймэрхүү version-үүдтэй. Тэгэл эднэрийг харж байгаа л тэгэл ашигладаг гэсэн. За тэнгуут энэ чинь одоо хэдүүлэн амар яриад байгаа шүү дээ. Пак гэдэг яг амар deep. Харин тэнгуут мэндээ ингээ хойш ухраад харангууд энэ чинь одоо яг хин хийж байгаа тэр developer хэлж байгаа шүү дээ. Тийм. Манайхан. Тэгээд тэр чин чадвартай developer байх хэрэгтэй. Хүчтэй нэг сайн баг ажиллах хэрэгтэй тий. Яг тэр нөхцөл байдал манай Монголд хэр вэ? Яг уу ер нь бол одоо
сул чадвар бол байгаа. Гэхдээ нөгөө би өөрөө ийм төвшөнд бас мэдж байгаа болохоор одоо юу гэдэг намайг дагаад эн чинь бас баг маань одоо нэгсэндээ нөгөө бидний чинь асуудлыг шийдэх гээд байгаа horizon-ууд нь ингээд юмнууд нь арай ийм бас жижиг л байгаа байхгүй. Тэрнээс биш одоо юу гэдэг чинь тодорхой хэмжээнд ингээд магадгүй за Google-ийн нэг ийм асуудал байдаг гэдэг ч юм уу те ингээд бидний ерөн жоохон тэр know how асуудлыг нөгөө асуудал нь арай нэг жижиг асуудлууд харьцангуйсан байгаад байгаа. Тийм. Тэрнээс биш бол одоо жишээлбэл гурлаа ингээд байж за чи Монголд ажилладаг, за би Австралид ажилладаг, за чи Америкт ажилладаг байлаа гэхэр чинь ямар ч гэсэн гурвангийнх нь нөгөө ингээ өгдөл нь чамайг ингээд нэг юм жижиг тоогоонд хийгээд наваа нэг арай юм өндөр тоогоонд хийгээд чамаа нэг арай том тоогоонд хийчихэр чинь чи ингээд дээшээгээ харахаар одоо юу гэдэг чинь арай олон юм хараад байна шүү дээ. Манай хоёр чи ингээд энд ингээд арай нэг жижигхэн квадрат тархахлаар нэгсэндээ нөгөө бидний асуудал нь багтаад байгаа байхгүй. Эсвэл асуудал нь ер нь яг багч байх новш ч юм уу те ингээл шудраг биш ч юм уу те бид нар чинь нэг ийм юм чинь ингээд нөгөө бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө эргээд одоо юу гэдэг чинь бид нар энэ улсын хөлийг даваад явхаар л яаж иж байгаа л энэ тэнд учир ивэ олоод тий болцоод байна гэж байна. Ингээл Централ Азиад учир олоод алаалаа байхгүй санаа. Эсвэл ингээл угаасаа хин нэгэн хүн яаж иж байгаа Солонгос гараад эсвэл яаж иж байгаа Америк очоод тэгэл тэндээ бид нар чинь ивэ олоод болол л шүү дээ. Тэгэхээр эндээ болохгүй байгаа юм чинь бас ингээл амар олон төвшөндөө одоо юу гэдэг нөлөөлүүлээл тэгэл бид нар чинь ингээл нэгсэндээ ингээл тэнийг ойлгоолаа шүү дээ. Тэр ч гэсэн ингээл биднэрт нөлөөлөл авахгүй. Хэдийгээр ажил дээрээ бид нар ингээл захиурын өндөө яриад одоо солонгос тэргэлэгч яриад за Америкт ийм кастомер ингэх гээд байна гэл нэг хүмүүсийнхаа дунд гэрэл асаах гал том зорилго тавих гал хичээж байгаа эдий ч гэсэн гараад эн чинь нийгмийн ямар үлээ хүүхдээ авах орчин ямар үлээ ажилдаа ирж байгаа бөглөрлөл нь ямар үлээ өвлийн нөгөө утаа гэл ингээл нөгөө бусад орчин нь бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа болохоор ерөн зүгээр тий. Яг зүгээр тэгэл бүгд энэ тэнд яваал тодорхой хэмжээнд байгаа газруудаас ажиллаалч гэдэг юм уу. Тиймэрхүү байвал бас тэгэл харах орчин нөгөө зориг юмнууд том болвол тэгэл тэлээл явах. Тэр зүгээр товчхондоо чадвар бол байна. Зүгээр дан ганц чадвар өөрөө бүх юмыг бас шийдэхгүй л байна. Угаасаа энэ чинь дагаал одоо юу гэдэг өөр асуудлууд өөр барьерууд байгаа болохоор бас тэгэл байдаг гэсэн үг тийм байна. Ер нь бол гэхдээ бас гоё юм өстэй ингээд юу гэдэг Америкт нэг юм одоо асуудал шийдээл, Солонгост нэг юм асуудал шийдээл, одоо юу гэдэг чинь Англид нэг юм defense drone-ы асуудал шийдээл, тэдний use case-ийг сонсоол гэдэг чинь багаар бидэд ингээл нөгөө чихээ онгойлгохгүй л байгаа нүдээ жоохон ингээл нээх гээл хичээж байгаа. Гэхдээ энэ өөрөө яг хуу процесс нь жоохон ингээд эн чинь удааштай 1 CC чинь close хийх гэж байна. Тийм шүү дээ. 2-6 сар болно. Тийм тэгэхээр. Гэхдээ гоё. Амар гоё сонсогч чинь тэ ингээд Америк, Англи, Солонгос руу ингээд Монголоос шууд хамтарч ажиллаж байна гэдэг чинь угаасаа хамгийн том амжилт л одоо тэр үстэй тийм. Тийм шүү дээ. Тийм. Юу ер нь яг хуу ингээд доллар олох л гэдэг чинь яг манайсын гол фокус юм бэл. Тэгэхгүй л бол бид хэд нөгөө энэ юу лээ. Энийг ингээд нөгөө цоолохгүй бол эсвэл одоо нөгөө томсохгүй бол энэ чинь нэг амар асуудалтай. Манайсын ер нь энэ хүмүүсийн тогоо байлгаж байгаа за одоо геополитик руу геополитик юм байна тийм ингээд улсын маань өдөртөгт маш ингээл асуудал нөгөө би нөгөө анхааруулж та подкаст эхлэхээс өмнө ярьж байгаа дарк орчдөг шүү гэдэг шиг тэрлэг орох гэдэг шүү. Гэхдээ тэгж л бидэд гарахгүй бол угаасаа яг физикли ингэж манайх маркетад хэлэх боломжгүй шүү дээ. Яг геополитиклээ та дэд бас баяр үргэлээ. Централ Азиар ороод одоо бас мэс зүсээд явж байгаа. Very good танд. Юу нэг тэр л юм бэл. Харин яг тэр л тэрийг л бид хэд ингээд сервис л гарч ирсэн. Одоо тийм 80 90
2000 оны залуучуудын гол хийх ёстой юм чинь ерөөсөө ингээд нөхцөл болон одоо ингээд одоо хүү хамтлаг байна. За манай энэ одоо Сингад тоглолтоо хийгээд байгаа shit. Монгол хаан байна. Чи ингээ одоо тэгэл та хэд байна. Тэгэл манай мэдээж Акуха авраг байна. Гэх мэтчлээ бид нар ингээд нөгөө боломжуудыг л ингээл хэлээл Монгол хүн ийм чадтай ингээл тэгэл марафонд гүнүү яа ямар ч л байсан ингээл тодорхой хэмжээнд л бид нар одоо энэ улсын л иргэн энэ улсыг л хөгжүүлнэ энэ улс бидэнд үлдэн үр хөөхд байгаа болохоор энэ тэндээс л ингээл доллар бол доллар юан бол юан одоо яг энэ үеийн залуучуудын хийх ёстой гол фокус нь ер нь энэ л байгаа. Тэгээд дээрээ дэтгэе бас сайн монитор цэвэрлэг цэгцлээ нэр гараа явъя гэдэг шиг амархан юм алуу тий одоо энэ тойрон хүн болол гараа явчихлаа. Тэгээ яг ингэж бидэд л гараа явчихлаа одоо өөр хин үлдэх гэдэг шиг яг ингэж үйлчлэгээ юм оюуны өмч юм уу спорт эднэр л экспортлогдно гэхээс биш өөр бидэд маркет үсэд хэлэх нүүр сэтий болтол бай тий тэгэл уусаал энэ хэдэл юм байл л дээ. Саяны гадагшаа гэдэг дээр зүгээр ойлтуулаад танаа яг нэрийг дандаа хүмүүс хоёр янзаар хэлээд дээ. Яг алин зөв юм. Гадаадтай Эрксэс юм уу? Тэгээ би нэрийг харчаас ямар гоё нэр өгсөн гэж бодсон. Ингээд аль хэлгээр нь уншиж болдог те. Эркэс гэхээр яг тийм Монгол нэг нэр яваад байна шүү дээ те. Тэгснэ Эрксэс гингүүд бас яг гоё гадаадууч гэсэн хэлж чадах нэр. Тий. Гоо бас юу юм бэлээ. Нөгөө 300 гэх кино гэдэг штэ. Тэрний чинь нөгөө халзан хаан байна штэ. Xerxes юм бэлээ. Нөгөө урдаа X-тэй юм. Xerxes юм бэлээ. Тэгээд хүмүүс is it Xerxes or Erxes гэдээ бас хэлж чаддгүй юм байлаа fuck. Бидэд бас анх энийг чи ингээд ер нь тэгтээ fuck. Ер нь бол бренди чинь тэгэл бид нэр одоо Louis Vuitton гэдэг чинь байгаад би бол одоо асар буруу хэлж байгаа гэдгийг мэдэж байна. Тэгтээ ер нь яг тэгэл нөгөө алдартай болоод хүлээн зөвшөөрөгдөөд таниулаад тэгэл одоо хилүүл сургана гэдэг л бидний юм явж байгаа тийм. Аах тийм тэгэл ирхсээл гэдэг. Онгоцны буудлын дээр миндөө ирхсээ гэж аягийн яасан чинь нэг аахгүй ингэсэн ингээл тэгжсэн. Эрксэс юм байна тийм. Ер нь бол Эрксэс. Эрксэс. Миндийнхаа бэкграунд руу ормоор хэдэлээ Эрксэс дээр бүр арай л удаа гартлаа. Окей. Гэтэ ямар promotion. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Миндээс өөрхөн гоё бэкграундыг яриач. Ер нь хаана одоо ингээд гадаад гарахын тулд хэл ус нэгдүгээр амар сайн байх хэвээр ямар ч чөлөөтэй ойлголцох хэвээр ч гэдэг юм уу тий. Ер нь энэ боловсрал энэ IT background хаанаас ер нь олж авсан юм бэ? За би чинь 10 жил нэг тэгээд Гитэмс тэгээд Америк руу бас яг сургууль явсан. Би чинь IT-ийн хүн биш шүү дээ. Бизнес удирдлага. Яг бизнесийн удирдлагын одоо ер нь бол яг background. Тэгтээ одоо яг IT-д ер нь бол асар дуртай тэгээд багасаа StarCraft, Half-Life одоо сүүлдээ Dota одоо юу гэдэг геймтэй амар орхон байгаа л ер нь технологиг айгу хүндэлдэг, хайрладаг, дуртай, passionate. Тэгээ яг 9-10 онд ер нь бол яг ойлгосон юм бол ер нь тийм IT гээл тэгэл ер нь IT руу явцсан. За одоо бол ер нь нөгөө технологи хариуцсан ямар ч захиралтай ярилцаад ойлголцсон. Тийм технологийн инженерүүдтэй байна уу? Одоо мэдээж sales уулзалт хийгээл ярих, ойлголцох. Тэлдэж одоо олонч төвшний хүмүүстэй байна. Тэгэл зүгээр яг бодит инженертэйгээ ч гэсэн ингээд. Ер нь код л бичихгүй дээ. Бусдын нь бол ер нь тэгээ код бүгдийг мэднэ, бичнэ. Бичнэ гэдэг чинь. Ер нь код бичихгүй шүү дээ. Зөв. Тэгэхээр юу юм энэ нэг юм позишн байсан. PM болон BA гэдэг нэг позишн байгаа талаа ингээ IT-ийн дундын холтолтыг хийдэг. Зөв. Тийм. Ер нь яг зүгээр нөгөө бизнес аналист гэдэг чинь харилцагчийн бизнесийг илүү ойлгоод процессыг буулгадаг ч юм уу. Ер нь одоо юу гэдэг инженертэй илүү эн чинь нэг яг юм техникэл биш, non technical ер нь ингэж аж амьдрал дээр үр дүн ингэж гарах юмаа гэдгийг ойлгуулдаг талтай. Яг product ч гэсэн ер нь адилхан л. Тийм болохын тулд код бичиж сурах шаардлагагүй гэж ойлгох уу? Уу яг тэгэл 15 жил зарцуулж байвал асуудал алгалаа. Яг зүгээр мэдээж хүнээсээ л болно. Гэхдээ
жоохон ойлголттой байвал мэдээж ер нь бол Сайн, давуу тал гэсэн үг Тэр тийм. бол супер давуу тал шүү дээ. Тодорхой хэмжээнд кодингийн мэдлэгтэй байгаад PMA их ер нь бол зүгээр яг ингээл гадны одоо Google Google-ийн багийн бүтцийг харахаар эхлээд инженер байжгаад тэгээд илүү одоо менежерл төвшөндөө ирээд project менежерүүд болж байгаа. Тэгэхээр тэр бол өөрөө нөгөө эргээд чинь ингээд нэг 5 хүний 10 хүний баг гэж бодоход инженерийнхаа аманд ороод байхгүй гэдэг утгаараа юмаа мэддэг байх тэр бол айгу класс л гэсэн үг. Тэгэд яагаад тэгвэл ийм IT passion-ыг олж мэдээ. Сайн мэдээж тоглоом бүгдээрээ батал тоглож лээсэн байгаа шүү дээ. Гэтэ яаж тийм passion руу өсөрж ороо ер нь? Гота мэдхгүй дээ. Тэгээд ер нь тэгэл нөгөө компьютер форматлахаас ахуулаад тийм тэгэл нөгөө ах их жоор хавийнханда Word Excel тэгэл зааж магаал. Ер нь яг уу одоо магадгүй тийм манай ээж ч одоо би 6 5 дугаар ингээл компьютертай анх одоо тэрнээс ч өмнө ингээл компьютертай ер нь бол харилцсан. Тэр бол одоо маш том хөрөнгө оруулалт байгаа л тэр нь одоо ингээл нөлөөлөл явсан л гэсэн үг. Одоо минь өөрийнхөө яг тухайн 20 таад ингээл яг юу хийжсэн те. Тийм үетэд яг юу хийжсэн тэр залуудаа зөвлөгөө өг гэвэл ямар юм зүйл өөрчлөх байсан бэ? Эсвэл өөрчлөхгүй гэж ярих уу? Гэхдээ нэг тийм өөрчлөхгүй дээ. Тийм би ч одоо нэг тийм харамсах тиймэрхүү хоромсон эсвэл нөгөө даавар юу гэдэг тийм юм бол зеро шүү дээ. Зүгээр fucking ерөөсөө ингээл одоо ална гэсэн бол ална. Тэгэл жоохон навсах гэлээ л гөлгөө босооч одоо яагаад ч гэдэг. Ер нь зүгээр яг нөгөө эн чинь ингээд бас баггүй хугацаа шүү дээ. Ер нь 10 хэдэн жил гэдэг чинь бол no joke. Энэ үед чинь бол бууж өгөх, шантрах, хулигдах, хутгалуулах одоо физикли биш ч гэсэн ингээд хуурагдах асар олон процесс болж байгаа шүү дээ. Одоо ер нь юм анханасаа санснаар байхгүй ингээд бууж өгөх ер нь бол түмэн шалтгаан байсан. Гэхдээ ер нь бол яг хамгийн чухал ер нь энэ entrepreneurial гэх юм уу энэ юмны чинь гол юм нь яг энэ юмд үнэхээр бэлэн байж чадах уу те. Одоо ингээл эн чинь татвар нийгмийн даатгалаас дуудана. Тэгэл одоо ингэн тийг шүүхт өгнө шүү, тийг шүү, ингэ шүү гэл түүхтэй юм бол төмөн юм шүү дээ тийм. Тэгэл одоо гой бүтчихсэн юм бүтгэ болно. Тэгэхээр чин даун болох үе амар чухал. Тэгэхэд хамгийн чухал юм ер нь нөгөө хүн ментally өөрийгөө ойлгох гэдэг айгүй чухал тий. За мэдээж за нэг ийм үедээ нэг одоо юу гэдэг за нэг ширхэг пив аваад очи за ийм үедээ ингэчи за ийм үедээ нэг нап хийчи ийм үедээ нэг ингэчи гэд яг энийг нэг ер нь хамгийн чухал зүйл яг өөрийнхөө одоо тарих ер нь яаж ажиллаад байна өөрийгөө яаж хаклах уу мэдээж энэ чинь ингээл зарим үед бас нэлээд орой суугаал proposal бэлдэх юм хийх үе гарна чин зарим ажлыг чи ингээ хийх дургүй ажил бас байж шүү дээ. Гэхдээ хийх ёстой. Энэ яа гэвэл одоо компанид хэрэгтэй да. Тэгэхээр энэ нөгөө өөрийнхөө режимийг айгуу зөв олж ойлгож тэгэл нэг эн чин хямарчихгүй байхын тулд амар тэгэл ментally ажиллана шүү дээ. Тийм. Юу карьерийн гараага ханаас гэсэн. Яг гараага бол энэ бод группийн Монгол Лизинг гэж компани байсан. 4 замын одоо нөгөө 5 өндөр гэдэг штэ. Тий. Нөгөө байш орон сууцтай. Орон сууц. Тэр чи одоо 2008 онд биш 2000 юу юм? 6 онд штэ. 2006 онд би тэнд ажилд ороод 2007 онд сургуулаа төгсөж исэн гэхээр ер нь бол 3 дугаар курстэй тийшээ ороод тэгээд яг анх бол ер нь тэр чинь яг үл хөдлөхийн тухайн үед 2006 онд бол энэ зайсан байсан чинь бол жоохон хоосон байсан. Шингэрла мангэрла байгаагүй. Тэр чинь яг бүрийн гадны хүмүүс ирээд түрээсэлдэг, хөдөлтөж бас гайгүй хүмүүс судалдаж авдаг. Тэгээд бас тийм ер нь sales guy да. Sales guy тий. Тэгэл гоо тэр чинь гэхдээ sales хийжсэн ч гэсэн тухайн үед бас тэгэл тавилга угсарч исэн тий гаражийг борлуулж исэн. Йоо гараж тэгэл бас ингээл зөндөл юм хийжсэн. Тэгэхээр ер нь бол нэлээд л
анхны карьер бол яг тийчсэн. Бодож юм байна. Тэгэл Америкт очиод бол тэр замарсан шүү дээ. Одоо ерөөсө машин паркингийн ажил, шоколадны үйлдвэр, цэцгийн үйлдвэр зүгээр ер нь зөндөө юм эсэ. Америкийн хаана эсэ? Эхлээд LA-д байж байгаа. Тэгээ дараа нь Бостон руу авсан. Nice. Аль нь таалагдав? Зүгээр сурахаар яваад байгаа шүү дээ, тэ? Эсвэл ажлыг хийсэн. Үгүй survival шүү дээ. Survival. Яа тэгээд чинь яг анх нөгөө LA-д очсон яг манай ах байсан. Угаасаа сургууль гээл очсон. Олон монголчууд байсан. Олон гой найз нартай ч байсан. Гэхдээ нөгөө ишээ хараал нөгөө ах ишээ хараал найз гэдэг шиг тэнгүүт жоохон чаленж хийгээд Монгол ер нь монголчууд жоохон цөөхөн газар гээл. Тэгэл ер нь юмас Бостон гэж сургууль хайж болол. Тэгэл тийшээгээ явна гээл. Тэгэл явчихсан. Тэс бизнес удирдлага шүү дээ, тийм ер нь бол MBA-д явжсэн. Тэгсэн яг уу би чинь дуусгаагүй. Ер нь бол drop out хийсэн. Шалтгаан нь болохоор нөгөө Монголд л нэг юм одоо нэг зэрэг дэв те баг ингээл орой анги мангэл ер нь зүгээр нөгөө ажлын туршлага олж авахаасаа төрүүлэл зэрэг дэвийг л ингээл олж авчаал байдаг. Энэ нэг юм би энэ чинь бас нэг боловсролын хөөсрөл гэдэг өөртөө томьёолцсон. Боловсролын хөөсрөлд ялцчихгүй автцсан байсан юм шиг. Тэгээд би чинь нэг тэгээ очиж харсан чинь нөгөө ангийнхан гэх юм уу сургууль гэх юм уу хүмүүсийн ярьж байгаа хэлж байгаа юмнууд чинь нэг юм дандаа арай доор ажил ингээл нэг 8-аас 15 10 жилийн туршлагатай хүмүүс career change хийх гээл эсвэл яг үнэхээр ингээд одоо нэг бүсийн захирал салбарын захирал болох гээд тэгсэн би яах гэж чам гэсэн чинь би одоо MBA-д сурчаад бизнесээ эхлүүлэх гэж байгаа эсвэл ингэх гэж байгаа гэхэр чинь ер нь бол ингээд сонсоход хүртэл дүф баахгүй ер нь тийм мөнгө өрөөд чи юу хийх гээд ингээд тэгэл би чинь бас за ер нь бол бизнес хийж үзээгүй бизнесээр сурна гэдэг бол бас жоохон тэнэглэл юм байна гэж тухайн үед өөртөө бодол тэгээ болчихсон. Урт хугацаагаар амьдрахаар сураад тэгээ буцаа шууд ирнэ гэж одоо явсан юм уу эсвэл ер нь л тэндээ үлдэнэ гэж бодож байна уу? Нэх үлдэнэ гэж яг бодож байгаагүй. Яг мэдээж нэг хэдэн жилийн туршлага. Ер нь бас миний бодлоор монголчуудын юу нэг цаана байдаг юм бол угаасаа нэг за сургууль төгсөж чи нэг 2 3 жил ажиллаж чи ирээд Монголоо гоё болгоё гэдэг юм бас их байдсан болов уу гэж ер нь боддоо шүү дээ. Яг тэгэл хүн хүнээс л байна. Одоо миний хамгийн бас бэкграунд ингээ асуугаад ажлын карьер асуудаг учир нь одоо манай шинээр гарч ирсэн залууч болгон ер нь бол young professionals те залуу мэрэгчлэтнүүд одоос нэг сүүлийн үеийн шинэ трендүүд байна л та те юу гэдэг юм заавал бүгд бизнес хийх хэрэгтэй гэдэг ч юм уу те мөнгөтэй болол та гэхлээр юу гэдэг санхүүгийн эрхчлүүлэнт газ хүрэл та гэдэг ч юм уу иймэрхүү трендүүд ажиллагдаад тэгэл одоо сая өөрөө чи хэлдэг шиг сургууль соёлд ч гэсэн те заавал нэг одоо зэрэгдэг авах гал сураал шууд бачелороо төгснөрөө шууд магистр хийж мэй гэл те ийм трендүүд ер нь чи өөрөө бас юу гэж боддог вэ тэрэн дээр залуу үедээ зөвлөвөл бити ингэж бизнес шууд хий гэж бодолтой очих юм уу те яах юм бэ ямар замаараа явуул зүгээр юм бэ яг хуу одоо жоохон хөгшрөөд 40 шүрэх гэдэг шүү. Тэнгүүт яг хуу зүгээр би бол одоо ингээ харахаар хүнд ер нь хүн нэг л амьдрах юм бил. Угаасаа тий. Хинт ч юм бонус байхгүй штэ. Одоо бид нар чи ингээл жоохондоо би нэгээ хүртэл алан шүү гэл хараагаал өрөөгөл тий. Гэхдээ ингээ одоо бодонгууд харангууд юу юм ч одоо хүний амьдрал гэдэг чинь ямар үнцэнтэй нэг л хүн ингээл Марио шиг 3 амтай ч юм уу тий. Контро шиг 30 амтай тийм байхгүй. Тэгэхээр нэг юмыг ингээд амар яах хэвээр юм зөв л явах хэвээр юм бэл. Зөв гэдэг тэгтээ definition-ыг өөртөө айгу гоё гаргаж ирээд яагаад вэ гэхээр ингээл бас зүрд-зүгүүдийг ч юм уу те муу нэрийг хосвч арилахгүй те гэдэг чинь ингээд амар deep мөртлөө хүний итгэлийг одоо бизнес дээр ч гэсэн би ингээл customer-аа алдчихал бид нар алдсан ч гэсэн араас нь имэйл бичээлээд өгөхгүй. Бид нар манайх нэг ийм шин юмтай болчлоо. Та ингээ авчиж болохгүй юу? Ингээ авчиж болохгүй юу? Фейлдсэн маань үнэ. Тэр үед бид нар full responsibility. Гэхдээ бид нар ингмээр байна. Ингээ засаж болох уу? Энэ ер нь бол
амар чухал. Ер нь хүний итгэлийг алдах, хүнийг одоо эн чинь ингээд тийм бажиж болох олон л арга байгаа. Гэхдээ хүн яг өөрийнхөө зөв гэж бодсон тий тэрл замаар одоо яг хөө би тэгэл манай эмээгийн л үг гэдэг хэвгүй. Хүн шиг байх амархан. Харин хүн байх гэдэг чинь хэцүү шүү тий. Хүн ингээд мөнгөтэй болж болно, амжилттай болж болно. Хүн заримдаа ингээд тодорхой зэгт хүрэхээр ингээд одоо өөрийгөө алдаал эсвэл ингээл жоохон эвдрээл тий эсвэл ингээл ер нь эндээс чи ингээд ундаг аахгүй. Тэгэхээр чи ингээд гэтээ би ч гэсэн өөрөө ингээл бас заримдаа одоо өөрийнхөө төвшөнд эвдрээл өөрийнхөө төвшөнд яг тэрүүхэн тэндээ ингээл бүтлгүүцсэн зөндөө юмнууд. Гэтээ эндээс ингээд гол ойлгосон юм бол ер нь л олон зам байгаа. Гэтээ аль болох л зөв замыг л сонгосоо залуучууд. Яг уу юмд ингээд яарад цүнх барьж байх эсвэл одоо ингээл тэн дээр янз янзын байдлаар ингээд яг уу нэг амьдрахын юм чи ингээл чимээгүй ингээл нэг юм руу ороод нэг ландтай болцсон зөндөөл залуучууд байна. Гэтэ тэгээд яг тэр хүн үлдсэн амьдралдаа айж ичиж тэ ингээл хизээ дуудагдчихвүлээ хизээ ингэчихвүлээ миний ямиг хизээ ингэчихвүлээ энэ сэтгэлийн зовлон гэх юм уу сэтгэлийн энэ юм чинь новшохгүй. Жишээлбэл энийг л ер нь бол хүн амар сайн одоо ер нь нэг сэтгэл санааны хувьд амар тайван амар амгалан явна гэдэг чинь амар чухал. Тэгэхгүй нэг за би нэг энд нэг ингэсэн да энэ нэг ингээд нэг зэрэг дээр гараад энэ ингээд нэг нүдүүлээд ингэж fuck тэгэн штэ. Уусаад л буруу юм хийсэн бол тэр чинь хизээ нэгэн цагт өөр дөр чинь байна уу үр хүүхэд дээр чинь байна уу төлөгдөх нь бол тодорхой fucking karma гэдэг бол одоо байх л юм баггүй. Тэгэхээр яаж одоо залуучуудыгаа гоё хэлэхэд бол тийм хүн байгаасай тэрнээс биш бол одоо тийм зүгээр хүн шиг ингээд клаун байгаад эсвэл одоо юу гэдэг ингээд читер байгаад янз янзын ингээд одоо ингээл энэ бэтмэт хийгээл залуучууд зөндөл хөл алдчихэв. Яг олон л хүний бас гэрч болол ингээл харж байна. Гэхдээ ер нь яалтчгүй ингээд нэг юм одоо юу гэдэг амар тийм амар хялбар аргаар мөнгөтэй болчих болох юм шиг эсвэл айгүй их ингээ хөдөлмөрлөөд нэг хүн ингээл өнөөдөр хайжи дээр ингээл блинг хийнгүүт тэрлүү ингээл амар хурдан очиж болох юм шиг. Тэгэл бид хэд чинь сая coin moin дээр юу болов одоо энэ betmet дээр юу болж байна. Бид нар эцсийн дүндээ ер нь бол амар залхуул хүмүүс юм бэл. Ажил хийж сураагүй тий одоо юу гэдэг үнэн шударга үгүй ер нь зүгээр яг эцсийн дүндээ хэлэхэд бол маш залхуу хүмүүс юм бэл. Зовлон үзээгүй одоо юу гэдэг хитрхи ингээд жоохон бөмбийцэн. Тэгэхэд бид нар чинь ингээл одоо энэ хятад энэ хажууд яаж хөгжөөд байна. Come on бүр тэр e-commerce нь байна уу, fintech нь байна уу, энэ дэлхийд хийгээд байгаа AI нь байна уу. Бүр ингээ хөгжлөөрөө одоо энэ чинь бүр адилхан л баг ингээл одоо сүүлийн 20-30 жилийн юмыг харах юм бол гэтэл бид нар чинь бүр арчаагаа алдсан асар доод түвшинд бас байгаа. Гэтэл энд нөлөөлж байгаа юмнууд зөндөө байгаа л да бас. Гэхдээ зүгээр ер нь бол хувь хүн өөрлөгөө ингээ харах юм бол үнэхээр би цаг нараа одоо бүтээмжтэй ашиглаж чадж байна. Үнэхээр би өөртөө хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Энд ажил хийж байгаа ч гэсэн ер нь эцсийн дүндээ хүн өөртөө л хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэрийг тэгж харж чаддгүй юм бэл. Нэг ажил хийж байгаа гэж бодоод хүнд юм хийж өгч байгаа гэж хүн бодхол юм бол тэр чинь яг карьерээ чинь ингээл би бас залуучуудаа амар их тэгж хэлдэг. Яагаад гэвэл нөгөө IT чинь бол бүр одоо заахаа ингээд би нэг газараас нэг юм руу ингээд зөөнө гэдэг чинь бол би бас физикли юм зөөгөөд нь штэ магадгүй. Энэ бол ингээд яг ингээд гэтэл IT чинь бол яг цэвэр хүн өөртөө л хөрөнгө оруулалт хийдэг салбар байхгүй. Тэгэхээр хүн хэрэг өөртөө одоо сууж хөрөнгө оруулалт хийн тэр хэмжээгээр тесрэлтүүд явагдана. Тэр хэмжээнд тэр хүний боломж одоо юу гэдэг юмнууд л нэгддэг гэсэн санаа. Нөгөө нэг бас өмнөх подкастер ярьсан эзний болон агентийн майндсет гэдэг.
Тэг яг эзний майндсетээр ингэж ажиллах юм бол яг өөртөө хөрөнгө оруулж байгаа майндсет байгаа байхгүй тий. Тийм ер нь яг хуу санаа нөгөө оолын юм билээ л дээ. Би одоо ингээд яг одоо ингээд бодох 2007 он билүү 8 онд би чинь яг нэг цэцгийн дэлгүүрийг өглөө ингээд эрт ирж нээн манай эзэн Солонгос хүн байсан. Тэгээд би чинь ингээд бид нар хоёулах наа. Ер нь яг л ийм метр квадратанд тэгэл би чинь цэцэг өглөө ингээд ирэнгүүт цэцэгнүүд чинь ус нь ингээд бохирдсон. Бүх цэцгнийхээ усыг солиод ингээл цэцэг гэдэг чинь өөрөө унаа одоо ингээл цэцгүүдээ гой цэвэрлээл ингээл босс юст ирэхэд ингээл бүх юм гой смут. Тэгээд магадгүй 1-2 хүн ороод ирэхэд селсийг хийцэн. Ингээд байж хахад тэр солонгос хүн ингээл ер нь бол ингээл мэдрэл өсө би чинь тухайн үед ингээл зааж 6 илүү 3 чарайш хаа $6 хөдөлмөрийн өс чинь одоо нөгөө цагийн ажлын хөдөлмөрийн өсний доод дүн гэдээ байдаг шүү дээ. Тиймэрхүү дүн биш. Би чинь баг 3 билүү 4 дахин $20 нэг цагийн л ажиллаад $20. Тэр хүн ингээд хараад бүтээмжийг ингээд хараад үнэлсэн. Тэгэл өмнө нь Мексик ч юм уу янз янзын хүмүүсийг усал fucking ажилуулад үтцсэн. Тэгэнгүүт би чи ингээд за ер нь л ингээд одоо ингээд хүн юм хилчиж хийн гэдэг чинь бас карьерийн fucking доош болсон. 2 хоног гараг хилчихлээ. Карьерээс ер нь зүгээр хүнээр ингээд юм хилүүлээд хийлгэж байвал яг уу ер нь бол ингээд тэр чинь одоо тодорхой хэмжээнд би ч юм ингээд одоо бол уншиж байгаа шүү дээ. За энэ хүн бол хилүүлж хүлэгдэх хүн юм байна. Энэ хүн ингээд өөрөө хийчихдээ юм байна гэл ингээл энэ ер нь бол гэхдээ аюу чухал. Тэгээд яг уу тий ер нь бол хүн юм хийж байгаа л гэж бодох хэрэггүй. Тэгээ мэдээж одоо удирдах байгаа хамт ажиллаж байгаа хүмүүс чинь одоо юу гэдэг хогийн чиний ингээл үнэхээр effort гаргаад байхад ойлгохгүй тэрийг бол зүгээр шууд те дампи ойлгомжтой дараагийн ажил юм бодох хэрэгтэй. Гэхдээ ер нь бол хүн тодорхой цаг хугацаанд тодорхой тэр байгууллагад байна уу эсвэл нэг төсөл дээр хамт байна уу энэ байгаа үед оолын л сэтгэлгээтэй ер нь яаж энийг гой болох уу гэдгийг л тэгэл өглөө орой бодох л хэвээр. Тэгэхгүй л бол ер нь өөрийгөө хэмэлцдэг байхгүй. Одоо би бол зүгээр тэрийг бас залуучуудад ер нь одоо юу гэдэг нэг ингээл хүний ажил хийж гин гэж бодоол ч юм уу эсвэл өдөр хоног жоохон гаргацаагаал эн чин эцсийн дүндээ нөгөө өөрийнхөө цагийг химлээд байгаа байхгүй. Тэгэхээр чин эцсийн дүндээ ингээл өөрийгөө л хураал, өөрийгөө л химлээл, өөрийгөө ингээр чин тэгвэл одоо тэгээд наад амьдраад байгаа эсвэл одоо Мария юм уу тий 3 амтай гэдгээ үнэхээр 3 амтай бол одоо fuck I don't give a shit. Гэтэ тэрийг ингээд хүн бас ойлгоогүй л яваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи ингээд амар боо. Эртхэн ойлгох тусмаа сайн. Яг манад амар өрсөлдөөн баг юм байна гэж би яг харж ирсэн. Тийм Монголд яг нөгөө сая хятад тэнд алаад байна гэл тэгдэж штэ. Би хятад амар санаатай мантай ингээл нэг хүмүүс яриалаа дээ. Яг очиод тэнд нөгөө сурч хахад хятад оюутнууд тэгээ бусад оюутнууд амар ялгардаг. Шал өөр. Хятад оюутнууд гүгүр наач одоо ингээл жишээлбэл бид нарыг хятад муу гээл ч юм уу ингээл те амар ийм худлаа манипуляцтай хужаа одоо ингээл нэг хогийн үг яг хятад хүний хажууд очиод хажууд нь амьдраад юу 6 гэхэд бүх юм одоо хоолмоо бүх бизнес ингээд бай. Тэгэл тэр хүмүүсийн ажиллаж байгаа арга барил нийгмийн шаардлага тий одоо ингээд солонгос чинь ингээл нөгөө жагсаж чаддаг, шаардаж чаддаг, хариуцлага нэхэж чаддаг гэд бид нар тэгсэн чинь ингээ хажууд нь одоо юу вэ? Тэ үд хүртэл унтаал эсвэл одоо ингээл айгу оройн ингээл бид нар ерөөсөө нөгөө одоо нөгөө институт суулна гэл би одоо нөгөө түрүү хэрэгсэг яриалсан шүү дээ стартапаас нэг корпорат болох гол жоохон ингээл хөлөө болох гэдэг шиг яг хүн дээрч байгаа, улс дээрч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь өөрөө ингээд нөгөө одоо юу гэдэг нь хажууд ингээд алаад байгааг хүртэл энэ бид нар харж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд харж чадахгүй, мэдэж чадахгүй. Тэгэл нэг явсан одоо үдсэн нэг цөөхөн хэд хүмүүс нөө ингэдэм байна гэл. Тэгээ явж ирсэн эргээл одоо нөгөө бус юмнуудаа ингээл яагаал. Тэр шөнийн 12 цаг болж байхад би тэгэд
гадаад оюутнууд ингээд бөөндөөс суусан пив уусууж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хажууд хятад оюутнууд ингээд ийм яг баар хийж явах хэцүү тийм газар ингээд бүгд чихвч зүцэн ингээд хичээлийгээ сууна байхгүй. Шөнийн 12 цагт. Тэгээ гагччихсан чинь яа тийм хүмүүс арх угаа сууж байгаа газар орж ирээд хичээлээ гэдэг юм гэсэн. Номын сан 10-г авчтай. Тэгээд дотор байрна. Тийш бүр 8 бид эдийн нэгээрээ байдаг өрөө 8 орчихно. Тэгвэл гэрлийн унтраачдаг, тогийн цэцлээчдэг. Тэгэхээр ингээд хичээлээ уншиж чадахгүйгээд шөнийн 12 цагт ийм хүмүүсийн ингээд пив ми ууж байгаа газар орж хичээлээ. Тэгээ би яг хараад. Тэгээ өрсөлдөөн өндөр учраас. Яг өрсөлдөөн тий. Хин өөртөө их төрүүлж өрнө орсон таажна гэдэг. Тэгэхгүй бол тэгэл тэр хүн шууд тэр тоглоомоос асагж байгаа. Тэгвэл манай долонгод өрсөлдөөн бол ялтчихгүй л. Юу шууд mentorship гэдэг тэр TEDx дээр ярьчвал TEDx-ийг юусэн яриаг байгаа те. TEDx дээр одоо яг байгаа юу эсвэл бол chairman-ээр нь ажиллаж исэн. Яг одоо бол тийм төрийн бусынх нь өдөртөх зөвлөлийн дарга гэдээ явж байгаа. Тэгвэл би ч одоо 15 онд ажиллаа бол дараагийнхаа залуучуудад өгсөн. Тийм нөгөө Монголд нэг NGO гэж гисэн ингээд нэг хүн тий настаараа NGO-ийн ерөнхийлөгч хийдэг гэдэг шиг. Уусаа TEDx чинь өөрөө айгу гоё л доо 11 онд эхлээд бидэд чинь бас нэг би ч одоо өөрөө хийдэд барин 6-7 ивент хийсэн. Тэгэл өөрийгөө бас л чаленж хийгээл нэг нөгөө их тэнгэрт нэг хийж үзээл, нэг төрийн ордонд хийж үзээл, нэг анх бол одоо black box гээл одоо тэндээс эхлээл ерөөсөө ингээл тэгэл нөгөө хүний чинь хүсэл мөрөөдөл зориг ингээл томрол өшөө гоё спикер авчирээ өшөө гоё ингээл. Тэгээ 15 оноос одоо бас залуучууд бие дагаал авч яваад байгаа. Одоо бол ер нь оролцоо байхгүй. Юу ч байхгүй барыг тийм. Ер нь өстой гоё хийж байгаа. Ямар ч юм байхгүй. Даах үүсгэн байгуулсан юм зү тий. Тийм. Ер нь ингээд санаачлал энийг Монголд хийл та тий. Тэр гоё байсан уу ер нь анх. Тэгээ TEDx-тэй мэдээж холбогдоод бид тийм үү ер нь ямар шүү зарчмаар явж ирсэн бэ? Тийм анх яг уу ер нь бол одоо тэр чи одоо яг ингээл вебсайтаас нь олж мэдээл тэгэл аплайдаал тэгэл тэр чи шууд бас бүтчихээгөө тэгэл бас нэлээ олон яаж байгаа л тэгэл тэд чин бас яг тухайн үед ч гэсэн айгүй гоё гайд одоо юу гэдэг нь зохион байгуулагчийн гайдууд юм чин бүр амар шаардлага өндөртэй шүү дээ. Ерөөсөө чи спикерт мөнгө төлж болохгүй, ингэж болохгүй, ямар нэгэн компани спикер спонсор авсан бол тэр спонсорын спикер байж болохгүй ч гэдэм юм айгүй хард ер нь бол дүрмүүдтэй телевизээр гаргаж болохгүй ч гэдэм юм ингээл айгүй бол юм байна. Тэгээд анх TEDx Улаанбаатар гээл аппрув болчлаа гээл баярлал. Тэгэл тухайн үед бас яг ч одоо Peace Corps-ийн шугамаар бас зарлж исэн баг. Тэгсэн нөгөө Монголд ажиллаж амьдарч исэн айгүй олон Америк бас экспатууд айгүй орж исэн баг. 5-6 экспатууд анхны волонтероор орж ирэл. Тэгэл тэр хэдээс ч бас юм сурч байгаа юм. Тэр чи одоо бид нар чи ингээл бараг 6 сарын өмнөөс төлөвлөж эхлээл тэ. Тэгсэн чинь тэрийг л бараг одоо амар богино хугацаанд төлөвлөж ийн гээл. Тэнгүүд ч really тэгэл байжсэн чинь бид нар чи ингээл бараг юм тулаал ирэнгүүт нөгөө Монгол сэтгэлгээ чи ингээл амар итгэвчэл тэгсэн чинь нөгөөд чи дараагийн арга хэмжээг ингэж хийх юм бол эн чин волонтерийн ажил биш болно те өөрөө ингээд бараг paid ажил болж ийн гээл. Тэгэл ингээл айгүй олон гоё юм сураал. Тэгэл тэр чинь тэгэл хийхэд угаасаа л хэцүү байсан. Гэтэ тэгэл нэг хийгээл гараал тэгэл нөгөө тэндээс чинь олж авж байгаа урам зориг, network тэгэл тодорхой хэмжээнд ямар гоё бас жижигэн ч гэсэн импакт гоё залуучуудтай өгчөө гээл. Тэгэл урам аваад тэгэл дараагийнх нь гээл. Тэгэл тэр спикерүүдэд заадаг уу? Заадаг шүү дээ. Яг тийм юу байгаа бах те. Харин формат юу амар бид TEDx үзэхэд гоё санагдаад байна. Тийм одоо юу гэдэг ингээд дотроо ингээд спонсор хариуцах, venue хариуцах одоо юу гэдэг волонтер хариуцах гэл ингээл гой баг болчин гой гайдууд ер нь бол байл. Одоо бол бүр гой болсон бохоо. Тэгээд яг спикерийг хариуцдаг манай одоо Ник гэдэг наран төгөлтөргээ залуус. Тэр бол бүр яг одоо бүр анхны ингээл спикерээс ахуулаад ямарчсан ингээл ерэн зүгээр
Би бол илүү яг нөгөө спонсор талын юм, логистик талын юм тийм юмнуудаар хариуцдаг. Гэтэ яг speaker баг бол бүр яг speaker-үүдтэйгээ тулж ажиллаад тэгэл одоо тэр чинь нэг сайн байна уу, ман байна уу гэж хэлэхгүйгээс ахвал сайн байна уу, би минь дурших байна гэдэг тийм юм. No bullshit шүү дээ. Тэгэл яаж тэр 18-ыг өстой хүний ингээд анхаарал одоо юу гэдэг нэг ч унгаахгүй авдаг. Унгахгүйгээр байлгах уу, хизээд нь яах уу, ямар сторигоо хэлэх үү гэдэг дээр бол айгүй дагндаг тий. Үзэж байгаа хүмүүс волонтер хий гэвэл Болно шүү дээ. Ер нь TEDx-ийн нэлээ open net баг тий. community чинь том групп байгаа, Facebook-ийн группүүд байгаа. Тэр дотроо ороод тий одоо бол бас энэ салон арга хэмжээнүүд болж байгаа шиг байна. Тэр нь бол арай жижигхэн. Тэгэл нөгөө TEDx баг тойрооч гэж байгаа. Тийм байлаа. Одоо чинь орон нутгийн бас хинти дорнгоо замдгүй дунгоо ер нь бол ингээд сургуулиуд дээр ч гэсэн болж байгаа. Энийг бол ер нь тогтмол байнга гоё хийж л авах хэрэгтэй. Тэгэд эн чинь бас нэрээ залуучуудад гоё ийм юм хийж байгаа их би чинь нөгөө Bill Melinda Gates-ийн scholarship аваад TED-ийг үзчихсэн шүү дээ. Оо вау. Тийм. Тэр чинь ингээд нөгөө волонтер ажлын одоо үр шим нь тий. Үр шим нөө байхгүй. Тэгэл чинь нэг ийм юмд apply дараа гээл тэгэл applyдсан чинь нэг ингээл одоо тэр ч одоо хэдэн хоо 13 явчихсан тэр үед явчихсан. Окей. Nice. Одоо мэндээ ингээд айгуу гоё network үүсгэж байгаа тий. За networking-ийн бас power байгаа. Тэнгүүд бид нар зүгээр дараагийн нэг юм асууж байгаа. Mentorship гэдэг тал дээр ер нь mentorshipтэй байсан уу? Бас өөрөө менторлж ирсэн үү тий? Mentorship би өөрөө mentorship авч ирсэн үү гэж үү? Авч ирсэн. Чи одоо тэгэл одоо юу гэдэг нөгөө би бас наадхан дээр чинь надад нэг амар гоё нэг бас нэг философи байдгаа хэлье. Юу гэхээр одоо ингээл тавлаа энэ өрөөнд сууж штэ тий. Би ингээл та тав мэдхгүй байгаа ч гэсэн амар их юм сурч байгаа. Ер нь зүгээр л одоо юу гэдэг зүгээр ингээл одоо байгаа байдлаас байна уу, ярьж байгаа хэлж байгаа юм байна уу, үйл хөдлөл байна уу. Ер нь ингээд нэг ийм тим чадварыг нэг яаж хийж байгаад өөртөө ингээд ер нь одоо суулгаад тэгээд тэрийгээ би бас айгүй ингээд одоо хөгжүүлдэг гэх юм уу та. Тэгэхээр ингээд зүгээр жижиг юмнаас ч байсан хамаагүй суралцах майнд чадвартай гэсэн санаа юм тийм. Тэгээд Америкт байхад бол яг бүүвэ гэдэг тухайд одоо ч гэсэн холбоотой бүү ах бас яг ингээд айгүй зөв надад ийм номнууд хэлж ирсэн. Одоо яг тухайн үед ингээд Malcolm Gladwell гэл ер нь энэ tipping point 10,000 цаг гэл те энэ байна. За тэр Daniel Pink гэл одоо тэр чинь бол энэ ROWE буюу Result Only Work Environment гэдэг. Яг тэр номны дагуу бид нар жишээлбэл 10 онд ер нь энэ 9-6-гийн хооронд хүний хуруу бүртгэн гэдэг чинь тэнийг юм байна. Бид нар үр дүн зүйрлсэн ажлын орчин гэдэг. Бид нар түүхэндээ хүний цагийг бүртгэж байгаагүй. Тэгэл ерөөсөө хүн одоо өөрийнхөө амьдралын эзэн байх ёстой гэдэг л жишээлбэл философи явж. Тэгэл одоо юу гэдэг Гай Кавасаки ч гэдэг юм ингээ айгүй зөв ингээд бас сэтгэгчүүдийг ингээд тодорхой хэмжээнд хэлж өгч. Тэгэл бид хэд ч уулзаал ингээд гэхдээ ер нь яг ингээд чи миний official mentor гэж л яагаагүй болохоос биш тав ч гэсэн ингээд тав дөрөв ч гэсэн ингээд надад тодорхой хэмжээнд юм заагаал байгаа. Тийм. Тэгэхээр ер нь зүгээр залуучууд маань ч гэсэн ер нь ингээд жижиг гэлтгүй юмнаас сурах одоо юу гэдэг чадвартай байх тэр л юм амар чухал. Тэгэхгүй ингээд заавал ментор гэхээрээ тэрийг хайрлал хүндлээл одоо сурна гэлээ. Тэгснэ бусд хүн биш юм шиг. Би бас нэг одоо юу гэдэг чинь хүн одоо ингээд гэр бүл гэдэг чинь хамгийн ойр юм шүү дээ. Тэгээл эн чинь нөгөө загнах үедээ ч загинж идэг, сургах үедээ сургаж идэг. Тэр нөгөө хүмүүсийн үг заримдаа ингээд нөгөө үнцэн нэг болчдөг шүү дээ. Тэгснээ ингээд нэг гаднаас бид нар чинь ингээд нэг юм тэр хүн амар гэдэг энэ бас жоохон буруу. Гэтэл яг юм дээр ер нь бол ээж, эмээ, өвөө, аав юу гэдэг ах ихч fuck. Эднэр чинь харин нөгөө яг юу яриад байна гэдгийг авч чадах юм бол яаж хэлээд байгаа нь бол уралж хэлж болно шүү дээ. Ээж уурлаад хэлж болно. Эхнэр өглөөд хэлж болно. Гэтэ цаана байгаа юу хэлэх гээд байна,
юу чиглүүлэх гээд байна, юг буруу гэж харж байна, би юг буруу ойлголцсон бэ гэдэг тэр нөгөө контентын зөв ойлгож чадах юм бол за ер нь бол хүн за энэс хойш бол бас л Өөр болно шүү. өөр болно шүү тийм. Тэрнээс шиг ингээл хүнийг одоо юу гэдэг нь чинь бас одоо нөгөө тэр тэгж сурах чадвартай байна гэдэг чинь бас айгүй бол олон талаараа залуучууд бол хөгжинэ. Миний яаж энэ сурах чадварыг өөртөө сургасан бэ? Мэдгүй одоо эмээгийн Бас байж юм тийм байна. эмээгийн юм байгаа бах тийм. Энэ бол бүр яг сурах чадвар Эмээгийн байхгүй. юм бах. Тэр хүн болгон жилийн хөвшүүлж болдог Тийм. ийм чадвар байгаа байхгүй. Тэгэд миний сүүлийн одоо нэг эхний ахс маань ер нь бол хурж чинь тэгэхээр тэр одоо үеийн залуучуудын чадварууд тэр ч одоо юу гэсэн soft skill болон одоо ингээл hard skills гэж яриад байгаа тийм. Уу яг би болохоор жоохон нөгөө бүр ингээл яг одоо үеийн ч гэдэм үү ингээл энэ ч гэдэг гих жоохон дургу. Ер нь бол нөгөө experience operating system ярьдаг хүн чинь яг ийм custom би чинь нэг амар custom яг одоо чи бол чиний ингээд одоо би ингээл залуучуудтайгаа яриад чи манад одоо ингээд сүүлийн үед бас гоё юм gap year-ийн хүүхдүүд амар орж ирж байна. Одоо за үзээд бие таваа. Гэтэ ингээд ер нь ийм амар хэрсүү болчих. Би бас энэ залуучуудыгаа ийм одоо юу гэдгийг төвшөнд бас байгаад амар happy. Одоо орж ирээд хэлж байгаа, ярьж байгаа, төлөвлөж байгаа, бодож байгаа, санаж байгаа зүйлсүүдээ гоё нээлттэй хуваалцах чадчихээн. Тодорхой яг хүрээ гэсэн харж байгаа зорилгууд байна. Exit plan тодорхой тий. Gap year гэдэг чинь тэр хүүхд мэдээж боловсрал гадагшаа сургууль соёлд явах гэж байгаа юмнууд байгаа. Тэрийг зөв ойлгуулж чадчихээн. Тэгвэл хоёуланд нь ийм хугацаа байгаа юм чинь чи энийгээ хий. Ингийн гэд нээлттэй карьер патуудаа ярьж чадчихээн. Тэнгүүд би ямар боломж өгч чадах вэ те? За би ингээд гоё recommendation байна уу? Дараа нь ингийн байна уу? Ямар ч байсан чи ийм ойлголттой мэдлэгтэй болцсон байхад ингэнэ гэд. Би тэгээд одоо ямар ч гэсэн нөгөө анх ч юм бол одоо ингээд илүү одоо бидэд бол гэхдээ бүр анх бүр ингээд ажлын зардал тавихтаа сургууль төгссөн байх шаардлагагүй гэл тавьчихсан л та. Гэхдээ одоо ингээд бүр залуучаад байна. Одоо манай бүр 11 дугаар ангийн хүүхэд байна. 12-оо төгссөн gap year авсан хүүхдүүд байна. 1-2 дугаар курс бол одоо сонирн биш болсон. 3-4 дугаар курс бол бүр сонирн биш. Fuck ирээд of course юу хийгээд өдий хүртэл чи явцсан юм бэ гэдэг чинь одоо барыг тэднээс асууж байгаа асуулт байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг уу мэдээч нөгөө нэг юм үнэн нь хүн болгон юник. Soft skill-тэй сайн анхаарж байгаа 90 үе бол бас харагдаж байгаа. Гэхдээ энэ олонний дотор чинь уусаа ингээл бүр амар одоо хувь тоогоор бол мэдхгүй. Гэхдээ ер нь бол чадж байгаа одоо A player-ууд болох залуучууд зөндөө байна. B, C, D, F зөндөө байна. Энэ B, C, D, F-ууд бол илүү сайн тесэрмээр л байна. Ер нь бол тийм өөрийгөө сайн хөгжүүлж тийм түрүүний одоо яг тэгэл яриад байгаа гол ер нь өөрийгөө л хөгжүүлэх штэ. Ер нь гол юм. Өөр одоо юм байхгүй тийм. Nice. Тэмүүлэнд Үгүй шууд 2 дугаар хэсэг рүү орох уу? за тэгээ. Оо вау. За 2 дугаар хэсэг чи юу вэ? 2 дугаар хэсэг гэж ер нь төгсгөлийн хэсэг Ер гэж нь хэлж байгаа. хэсэгтэй. За. Тэгээ энэ болохоор илүү ер нь шууд яриад авчи тий. Тэгээд төгсгөлийн дөрөв төгсгөл рүүгээ хандж байна. Тэгээд энэ хэсэг маань болохоор яадаг вэ гэхээр энэ work life integration гэдэг хэсэг байгаа. Оо вау. За. Одоо ингээд амар олон юмуд хийж үзнэ. Тэгээд ядарна тий. Энийг бие бас цэнгэлэх хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд яг тэр яаж цэнгэлдэг вэ гэдэг хэсэг. Үу наа чи амар амархан. Nap штэ. За. Ерөөсө дуг хийх. Хаач дуг хийх. Одоо миний ерөөсө түрүүний нэг Унтаж чаддаг өндөл амархан юм тий. universal нэг л скил юм зөв. Тэр нь хаач унтан зөв. Зүгээр энд ингээд би одоо ингээл яг одоо юу гэдэг за нэг 3 минутуудын хад бараг унтчихна. Тэгэл одоо 2 секунд болоод босноо, 5 секунд болоод босноо, 5 минут болоод босноо рестарт хийгдчихнэ. Тэгэл бүтэмж ингээл ерөөсөө. Тэгэхээр харин тийм би нөө нэг
анх яриараа эхлэхдээ нэг хүн өөрийгөө хааклах гэжсэн шүү дээ. Одоо би бол сая бараг 2-3 хаака хэлчихэж байна л да. Нэг нь бол энэ яг ямар ч үед, ямар ч тохиолдолд, ямар ч хүнтэй, ямар ч газар юм сурах. Ерөөсөө энэ бол ерөөсөө тийм ментор центр энэ тийм тайгаад байгаа юм. Тэнд байгаа үйлчлэгч ихч байна уу? Тэнд байгаа одоо жижүүр ах байна уу? Тэнд байгаа хэн байна уу? Ерөөсөө л суралцах, хүний ингээд хийж байгаа үйлдэл бүх юмнаас суралцах. Энэ ер нь амар чухал. Хоёрт бол яг саяны хэлдгээр ерөөсөө би бол найпахгүй. Ерөөсөө миний бол өөр хак бараг байхгүй. Зүгээр найп хийчлэх юм бол тэгэл рестарт хийх. Ер нь бол тэгтээ яг өдөрт нэг л рестарт хийчихээ. Тэгээ ер нь бол ингээд өглөөс л яал яг ер нь 3-4 хавцаа бол ер нь бензин дууссан. Тэнгүүд найпаа хийв. Нэг найп хийгдчихвэл тэгэл ерөөсөө ингээд дараагийн одоо орой 2 хүртэл бол ямар ч судлах. Тий. Заримдаа бас найпа буруу цагт хийчихээ шүн унтахгүй болчихно. Хүмүүс рүүгээ ингээд бич хэцүү бичихгүй байх хэцүү. Чи хүн рүү ингээд 4 цагт, 5 цагт, 6 цагт notification очвол жоон төвхтэй. Гэхдээ тэгэл яаралтай биш шүү. Маргааш уншаарай, марчих байх гэж биччих шүү. Ер нь. Тэгээ нэг Америкт эдэртэй бас хамт давхар ажилладаг болохоор цагийн зөрөөнд бас их гардаг бах тий. Тийм шүн бол гол хийсэн тийм. Тий, өнөөдөр бол 12. Ер нь 11, 12, 1, 2 хүртэл бол ер нь хийчихэд талтай байдаг шүү. Тэрнээс бас оройчхоор ер нь бол тэгэл маргааш гэдэг өдөр чи өөрөө бас үнцэнтэй болохоор тийм шүү. Бас ялтчгүй алдчих болохгүй. Тэгэхээр хүчээр бас тэгэл болол яачих гэсэн. Easy. Амар амархан болно шүү дээ. Унт чаддаг хүнд бол үгүй ер нь бол хүн яг өөрийнхөө тэр юуг олох хэрэгтэй. Өөрийнхөө биеийн хак тийм яг биеийн хак. Магадгүй фитнес бол фитнес тий. Магадгүй сэлдэг бол эсвэл одоо яадаг чинь уусанд гардаг юм мэдгүй daily hack нь юу байдгийг мэдгүй нэг ингээд шоколад идэн гэдгсэн жүү те ер нь л зүгээр хүн өөрийнхөө одоо яг нэг тийм юм олох юм те олон юм хийж үзэх хэрэгтэй байх тэгэхээр те үнэхээр одоо шаардсан шүү дээ шаардахад яах хэрэгтэй би яг яаж шаардсан те яахаар шаардж гин гэлээ зарим нь бол солонгос хоол идэж гин би бол жишээлбэл зеро уудаг байхгүй коко тийм коко зеро одоо тэр бол юу ингээд нөгөө имнээс маш сайн надад жишээлбэл нөлөөлдөг. Мэдгүй миний хотод нь ингээд кола ингээд хан үүсгэж юм уу яа тийм харин нөө. Тэгтээ ядаж л би мэдчихэв шүү дээ. Тэгэл ядаж би магадгүй шартаад миний хүү магадгүй ингээд зеро авчираа за аав уу. Тэгээд нэг жоохон дуг хийж чадвал тэгээд кул. Тэгэл эцсийн дүндээ амьдрал. Тэгтээ хүн хамгийн гол нь яах үед яах вэ гэдгээ мэдчихлээ тэгэл болчихчих тийм. Ядаж л хэдэн пи гэдэг чинь чиний яг хязгаар уу гэдгээ хатуу мэднэ гэдэг чинь тэгээд давуулахгүй байх гэдэг чинь Шингэл утга учиртай. Өөр ямар хоббитай? Ямар гэж юу н одоо хобби яриаг шүү дээ. Хобби юу? Одоо найт баг хобби нэ шүү. Зарим хүн шиг хоббигаа дээд шүү дээ. Яа, хобби ч одоо үгүй харин бас хэцүү байна. Яг наа чи амар эмзэг сэдв хүндчлээ. Одоо ингээд хоббигоо одоо хайгаад байна гэх юм уу? Би чинь яг хөө ингээд ер нь спорт юм. Ер нь бол яг 10 жил мэлдэ бид нар чинь сакс их сургуульч гэсэн сакс. Ер нь бол сакс гэсэн. Гэтэл одоо нөгөө сакс гэхээр бас бэртчих гээд эсвэл ер нь бол өвдөг нуруу дадаа бас болсон байна. Тэнгүүд чи ингээд фитнес үзлээ чадсангүй болохгүй байна. Миний юм биш байгаа даа. Тэгэл сэлчи ихээ бас ингээд юу болж өгөхгүй. Тэгэл зарим найз бас буудлага гээл тэгэхээр одоо буудах ч одоо ингээд ингээл одоо нэг одоо машин тэрийг оффроуд бас нэг ингээл нөгөө өөрөө машин мэдгүй техник мэдгүй. Ихэнх юм нөгөө passionately компьютер дээр ингээл юм хийдэг хүн чинь бас жоохон хэцүү байна. Яг бүр ингээд энэ миний хобби гэж гिचгээр хэцүү. Ягаад гэвэл тэр чинь бүр үнэхээр ингээл одоо зарим найз нар бол заас гээл бүр юу баг 5 өдөр орой 4 мөргөл ийшээ ингээл явчих чинь тэднийг харахаар атаарах чинь эсвэл ингээл одоо нөгөө кроссфит гээл тэ. За энэ миний юм шиг байна гэдгсэн мөртлөө эхэлж чадахгүй ингээл. Гэтэ энэ бол нөгөө тэнгэл excuse баг л та. Гэтэ яг нэг өдөр бас олчнаа. Тий, олноо. Ажлаа хобби болгоцсон юм шүү. Бараг харин тийм ээ. Тэрэн дээр нэрээ юу гэж боддог вэ? Нөгөө өөрийнхөө
пашныг ажлаа болгочих юм бол насаар ажиллах шаардлагагүй гэдэг шүү Харин дээ. тийм. Тэр нэр л юм хоёр үнцэг байгаад байдаг юм шүү дээ. Зарим нь болохоор ингээд амар гоё ингээд зөв. А нөгөө талаасаа тэрийг ажил болгосноор хобби биш болгох шүү дээ. Харин Тэгээ пашнгүй болоо тэр нөгөө амар гоё дурлж өөрөө ингээд нөгөө хийдэг байсан юм нь сүүл рүүгээ юм task based болоод ирэнгүүт ингээд хийх хүсэлгүй болоо. Тэгээ бүр тэр хоббигоо хайдаг. Одоохондоо гайгүй л. Гэхдээ би баг ажил маань өөрөө тодорхой хэмжээнд хобби үнэхээр болцсон. Ер нь одоо юу гэдэг чинь ингээд харилцагчтай уулзаад тодорхой хэмжээнд асуудлыг шийдээд сонсоод гэдэг чинь өөрөө амар том бас кайф байхгүй. Ер нь бол тэг хүний одоо асуудлыг заримдаа эн чинь төлбөртэй хүн мөнгө төлөөд авж байгаа sales one гэж бас адреналин ялгарна, кайф мэдрэн. Заримдаа эн чинь бид нэр бас айгүй олон ажлыг мөнгө авахгүйгээр хийж байгаа юм уу зөндөө байна шүү дээ. Жишээлбэл тий. Тэнгүүд тэндээс чи ингээд гоё уран зориг аавна, кайф аавна, хамт олон маань ч гэсэн ингээд гоё мэдрэмж мэдрэн. Би ийм импакт хийчлээ штэ гэдэг. Яг хоо яг тэгэл нөгөө одоо тэр TEDx-ийг зохиох байна уу? Одоо бид ч бас нөгөө өөр ер нь бол NGO юмнууд зөндөө байгаа бас тодорхой хэмжээнд оролцоод асуудлууд дээр нь шийдэлцээл ингээ явдаг. Тэгэхээр яг эргээл нөгөө нэг тийм одоо pro bono гэдэг шиг өөрийгөө л хаак юм да. Харин нэг яг хоббигүй байгаа гэдэг. Харилцаа. Одоо гэр бүлийн харилцаа, гэр бүлдээ цаг гаргах гэдэг ч юм уу те. Тим зүйлүүд дээр баримтлагдаг зарчим ч юм уу. Одоо тэгэл өстой хэцүү л байна. Тийм ер нь бол одоо хичээж ин яг үнэндээ бас ингээд энд нэг Xs гэдэг baby гэж хитл одоо манай 3 хүүхэд ч одоо 12-та 10-та 8-та болчихж байгаа. Йоо. Одоо хажууд чинь үнэхээр хоолойн бүдүүрж ийн. Тэ тинейж рүүгээ орж эхэлж ийн. Эморл тэгэл одоо ингээл янз янзын юмнууд болж эхэлж ийн. Тэгээд бас үнэхээр хичээх гээл байна. Бас ер нь бол тэгэл одоо манай том хүмүүв бол нөгөө бид хэдийн Xs Actem гэдээ байгуулад чи бол инженер болно гэдэг. Намайг үжигсэн урамтай инженер болно гэдэг. Хайплагдсан. Бас ингээд хөөрхөн тэнд инженерүүд бэлдэгдээд байна. Охиноо бас оролцсон л байгаа. Охин бас өөр юм яриалаа. Тэгээд нэг гойж үзэл, гойдож үзэл. Xs чинь бас актент юм уу те? За. Кодинг хагсан бүтсэн off limit энэ төр гэсэн юм байгаа. Гүү айхтар тийм лимит яагааг байгаа тийм distinct юм бол байхгүй. Тэгэл яг гоо ажилтай үеуд бол зөндөө. Ер нь бараг 60% нь ажил юм бас байдаг. Тэгэл 40% лагер эмээ өвөө хүүхэд тэгэл хичээж байгаа тийм. Гэтэ харин тийм ээ одоо эцсийн дүндээ уг нь бол эн чинь бидний амьдралын зорилго чинь ганц амьдрын гэдэг өөрөө хичээсэн юм шүү дээ. Бас хорвоо дэлхийд импакттай зөв хүн бүтээх бодол уг нь байгаад байдаг. Гэхдээ одоо тэгэл яг подкастаар дамжуулаад эзэн нэгэн цагт үзвэл хичээж байгаа шүү гэдгийг бас. Өө гэхдээ угаасаа манай дээр орсон нэг ч хүн амар гой баланс хийж ийн гэж бол угаасаа ирээгүй. Угаасаа тийм бүгдээрээ хичээж байгаа. Заавал интегрейт хийх хэрэгтэй гэдгийг бол ойлгоцсон байна. Тийм яг үнэ. Хагсаа бүтсэндээ 60% ажил хийж байгаа юм уу? Баг. Ер нь хагсын бүтсэн чинь ажил нугалдаг гол өдрүүд нь бас яг одоо бүтэн сайны орой ч юм уу тэр чинь ингээл эх 7 хоног гэсэн үг шүү дээ. Тэрэн дээр бол нэлээд цаг хагсааны орой морой хагсааны өглөө бол бас ер нь арай уц дуурахгүй яг ингээд бас 4-5-аараа мит хийгээд яг нэг асуудлыг одоо энэ ч нэг олон нэг юм дундын асуудлууд байгаад байдаг. Тэрийг яг нэг ярина барьж аваад хагас өдрийн өглөө нэг цагийн ч юм уу 2 цагийн дэмжтэй кол ер нь бол хийждэг гэсэн үг. Нааш. Арын албагч сайн дааж ин тэ. Тий. Окей. За ер нь манай подкаст үгээр өндөрлөж байна. Тэгээд мэдээдээ ямар ч хэсэг маш их баярлалаа бид хоёрын урилгыг авч үргэлж ирсэнд. Тэгээд хэдүүлээ маш олон зүйлээ топикуудаар ярьлаа. Дахиад цаашаа яриасаа бол тэгээд нэг 4 5 6 цаг тэрээ суухаалаа нь ер нь бол суухаар юм бэлээ. Тэгээд айгүй гоё юм лайф хакуудаас бас үзэгчид сонсогчтой хуваалцсан маш их баярлалаа. За баярлалаа. Урьж оролцуулсанд тэглээ яах вэ? Тэгээд Volt-таас баярлалаа. Тэгээд бас манай MTN-ийн баг хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар уулзтлаа баяр таа.
Тэгшээлийн ганц юм асууч. Smart дээр танай бүгд хамгийн од болсон те. Дотор нь юу байсан? Одоо болтол нуух уу? Тийш үү. Тийм. Тэ. Яг уу ер нь болохоор болохоор нэг тийм нууцсан гайгүй. Ер нь яг уу тэр нь юу байсан гэхээр мэдгүй хүмүүс хэлэхэд яг нөгөө smart маркетингийн конференс дээр энэ 24 онд бидэд жижигхэн бүүт байсан. Тэгтээ ингээд дөрвийг харьцах юм хар одоо юу гэдэг хар юм өөрөө бэлтгэсэн гэх юм уу та. Тэгээ хүн ингээд хамгийн гол нь хүн баг ингээд 1 цаг 2 цаг хүлээж аваад бүр орсон. За тэр нь өөрөө их сонин. Хоёрт өглөөнөөс орой хүртэл хүмүүс товтой очрлоостай байсан. Тэгээд яг хүн орохдоо нүдэ боож ороод тэгээ гол нь яг ингээд тэнд айдас хүйс дагуулах ер нь ай явж байгаа. Тэгээ хүн бас тодорхой хэмжээнд ороод ингээд нөгөө мэдрэх юмнууд нь бас нэг юм янз янзын юмнууд ерөнхийдөө байсан. Тэгээ тэрний гол яг тайлал нь юу вэ гэхээр бид хэд нөгөө 25 оны манай Ericsson-ийн кампанит ажлын зорилго нь ер нь зөрөгтэй бай гэдэг концепц. Тэгэхээр яг тэр нь юу гэсэн үг гэхээр ер нь софтверыг солино гэдэг чинь өөрөө амар их. Ер нь юм ингээд солино гэдэг чинь айгүй хэцүү байхгүй. Тэгээд өөрийн habit-ийг эвдэх хэрэг гарна. Давуу сул тал хэл ер нь тэгэхээр бид хэдийн яг санаа нь одоо юу гэдэг чинь за зочид буудлын системээ солих зоригтой бай. Тэ ERP-га солих зоригтой бай. Жишээлбэл цахим шилжилт хийх зоригтой байж гэх юм. Тэр концепцоо ойлгуулах зорилгоор ер нь жоохон айдсын дагуулад зоригтой байвал та бас ийм үр дүнд хүрж болох шүү гэдгийг ойлгуулах тиймэрхүү утгатай. Nice. Окей. Ямар гоё нууц хөртлөө хаваад үлдчихээ тийм. Зүйлсэн байна тийм. Ерөөсөө яг эдний бүүт нэлээ ингээд ганцаараа баг очиж шилдэг бүүт болсон. Зөө баярлалаа хүмүүс шагналсан. Амар гоё утга учир. Би өөрөө хүртэл бодоосах энэ дотор нь юу аа. Ойшилж ихээр арай амжихгүй за энэ гоё юм байна да гэж бодчихсан. Тийм бидэд чинь тайм менежмент интерес болоод нэг хүм ингээд бүр цаг гар өнгөлөөгээд орсон. Оо. Тэр чинь гоё нэг өдрийн арга хэмжээнд очиж нэг юмыг ингээд цаг хүлээж аваад орно гэдэг тэр хүмүүстээ баярлалаа. Тийм. Окей. За стах баярлалаа. За баярлалаа. Дуусчихт нь. За баярлалаа. Дараагийн дугаар. Баярлалаа.